За сайн байцгаана сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Newtek подкастын маань 5 дахь дугаар ингээд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд хэдүүлээ бараг подкастаа гаргаад бараг сар гаруй өнгөрчөө. Тэгээд 5 дахь удаагийн зочноор маань та бүхэн подкастынхаа нэрнээс харсан бах. Гэрэл туяа маань оролцоогоор ирсэн байгаа. За тэгээд өнөөдөр бид хоёр энэ дугаараараа яг юуг cover хийх вэ гэхээр хиймэл оюун ухаан, тэгээд big data. Тэгээд эднэр маань өөрөө яг манай Монголын одоо төрд захин үндэстэн гэж яриад байгаа шүү дээ хэдүүлэнгч. Яг хэр өөр нөлөөтэй байгаад байгаа вэ те. Тэгээд дээрэс нь хэдүүлээ цаашдаа ер нь яг юун дээр нь анхаарах бол илүү efficient байхаар байна. За тэгээд гэрлээтэйгээ мөн дэлгэрэнгүй танилцсан. Манай гэрлээгийн story маань өөрөө амар story байгаа. За сайн уу гэрлээ. За сайн уу Дамраа. За сонь сайхан гэрлээ. Яг өөрийгөө чи яг манай сонсогчдод товчхон танилцуулахгүй юу? За тэгээ бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг бас Newtek подкастта урьж оролцуулж байгаа Тамирада болон багийнханд нь маш их баярлалаа. Намайг бол гэрэл туяа гэдэг. Манай найзууд хамтарч ажилладаг хүмүүс бол гэрлээ гэж тавьчихдаг. За би болохоор онлайн математикч мэргэжилтэй. Тэгээд бакалавра төгснөөс хойш бол өөрөө инженерингийг ялангуяа веб аппликейшн хөгжүүлэлт болон AI инженерингийг бас өөрөө сураад AI инженерээр хэдэн жил ажиллаж агаад яг одоо бол AI Big Data Science-аар магистрийн зэрэгээ хамгаалж байгаа оюутан нэг тал дээр нөгөө тал дээр болохоор яг climate activist-ийн хувьд бол green.climate гэдэг уур амьсгалын өөрчлөлтийн талаар үйл ажиллагаа явуулдаг нэг төрлийн бас байгууллага байгаа. Дахиад дээрэс нь өөрийнхөө бас мэдсэн сурсан юмнуудыг яаж энэ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчинд ээлтэйгээр ашиглах вэ гэд Climate Change AI гэд бас нэг компани байгуулаад дөнгөж эхэлж байна. Дахиад үүний хажуугаар болохоор гараж гэд өнөөдөр бас нэлээд дэлгэрэнгүй ярилцах no code low code AI community-г энэ жил өнгөрсөн жилийн намраас хойш үсгэн байгуулад явж байгаа юм хүн байна. Окей. За гэрлэгийн маань хувьд болохоор хиймэл оюун ухаан big data-гийн чиглэлээр яг магистрийн зэрэг судалгаагаа хийгээд явж байгаа тийм. Ер нь яг яагаад энэ чиглэл рүү чи өөрөө яг орохоор болсон юу чамааг ингээд амар их татцсан тий. Одоо бол энэ зүйл ингээд яг яг нэг хайхтар газар авахгүй байжгаад одоо бол бүр энэ жил бол одоо оргил үедээ хүрнэ гэсэн таамаг байгаад шүү дээ тий. Яг юу чамааг ингээд татсан. Яг энэ зүйл одоо үнэхээр ирээдүйн байна гэдгийг чи хаанаас олж харсан? За 2017 16 онд бол ер нь баг бакалаврынхаа яг сурах системнүүдийг нь сураад дуусгачихсан. Тэгээд 17 онд болохоор за би ер нь одоо сургуулиас гарчаад юу хийх вүлээ те ажлын байран дээр гараад юу хийх вэ гэж бодож байхдаа илүү нөгөө стартапт амар сонирхолтой болсон. Хамгийн эхний сонирхол бол стартап байсан. Тэнгүүд тухайн үеийн стартапууд бол нөгөө технологийн одоо Silicon Valley-гаас санаа авсан те тэндээс урам зориг авсан тэр стартапуудын сторигоор ингээд амар одоо төчөөлөгдөж явдаг байсан тийм үе. Тэгэнгүүт за технологийн стартап бол ямар ч байсан байгуулах юм байна. Тэхийн тулд одоо надад фаундерын хувьд юу хэрэгтэй вэ гэдэг дээр технологи бол заавал хэрэгтэй байсан. Технологи дизайн эсвэл бизнес энэ гурван аль нэг нь үед хэрэгтэй байсан. Тэгэнгүүт надад хамгийн ойрхон нь болохоор арай нэг technical талаар сурж исэн болохоор одоо матем бэкграундтай болохоор технологи илүү одоо ойрхон бас үнэмшлээсэн байхгүй. За тэгж явж агаад за ямар ч байсан ингээд өөрөө бол веб апууд бол тийм утасны апууд бол хийчих болох юм байна гэдэг итгэл үнэмшлээ олцоод за тэгвэл яг энийг одоо хамгийн надад өөрт байгаа бэкграундыг ашиглаад дахиад дээрээс нийгэмд хамгийн одоо эрэлттэй зүйл рүү яаж шилжүүлэх вэ гэдээ би яг 17 онд айгуух бодож байсан. Яг тэр үед бодож хахад бол одоо AI-ийн дахин сэргэлт яг дөнгөж эхэлж байсан. Ой баггүй яг дөнгөж гэдэг нь болохоор нэг 5-аас 10 жилийн өмнөх одоо 17-оноос өмнөх 5-аас 10 жилд бол нэлээд хөрөнгөтэй AI чиглэл рүү урсах гээд судалгаа энэ төр дахин сэргээд те яг процессор энэ төр нэлээд хямдхан болоод ирж исэн байхгүй. Тэгэнгүүт нь за ерөөсөө эн чинь юу юм бэ? Шугамын алгоритмын
одоо суур дээр цаашаагаа яваад тэгчингүүтээ дахиад инженерчлэлийн чадвар ашиглаад хийж бол хамгийн одоо үн цэнтэй мэргэжил бол AI юм байна гэж би одоо багш нараасаа тэгээ мосийн багш нараасаа дахиад дээрэс нь community-гээс дахиад дээрэс нь одоо ялангуяа Америк төвтэй медиагаас бол нэлээд сайн ойлгож аваад тэгээд өөрөө сурч эхэлсэн 17 оноос. Тэгээд яг жоохон аз таарсан гэдэг юм уу те. Яг энэ салбараас дахин сэргэж явах үед нь би бас дөнгөж юм сурахад айгу бэлэн байж таараа тэгээд AI руу орсон. Тэгэхээр бол 17 оноос хойшоогоо л яг AI гэж явж байгаа гэсэн. Тэгвэл хоёул яг энэ AI гэдгийнхаа нэг жоохон түүхийг яриад үзье. Яг анх юун дээрээс энэ санаа гараад ирсэн. Тэгээд ер нь яаж хөгжүүлэх гэдэг. Одоо л нэг бас нэг ийм юм чи гоё яриад өгвөл болон зүг байна. Үнэхээр энэ AI гинт технологийн компани гаргаад ирсэн юм уу? Эсвэл те миний яг угаасаа харж байгаагаар бол мэдээж эхлээд ингээд судалгаа шинжилгээ хийгээд мэдээж яг нэг scientist хүмүүс нь судалгаа гаргаж байгаа ш тэ тэр чиглэл дээр нь ингээд суурилж явж байгаа юм уу? Эсвэл шууд тех компаниуд өөрсдөө бараг өгтлээ тестж байгаа л нэг зүг олоод байгаа юм уу те? Энэ бас амар сонирхолтой одоо AI-ийн талаар түүхийн талаар ярих юм бол айгүй олон нөгөө нэг 100 өвөл гэж явсан тийм түүхийн тренд харагддаг. Тэнгүүд би бол яг өөрөө оюутан болчоод яг энэ түүхийн талаар илүү дэлгэрэнгүй жоохон судалсан. Тэрнээс өмнө бол одоо хамгийн сүүлд гарсан судалгаа юу вэ? Хамгийн сүүлд гарсан инновац юу вэ гэдгийг хөөж явж байсан бол оюутан болоод арай жоохон түүх рүү одоо дахиад орсон чинь бол 1956 онд Америкийн нэгдсэн улсын Dartmouth гэж сургууль байдаг шүү дээ. Ivy League-ийн сургууль те. Dartmouth дээр нэг юу болсон зуны нөгөө нэг зуны нэг сургуулиуд байдаг шүү дээ тий. Энэ дээр болохоор яг ямар нэртэй байсан бэхээр зуны судалгааны төсөл гэж байсан. Яг энэ дээр болохоор 56 онд artificial intelligence буюу хэмэл оюун ухаан гэдэг нэр томьёо гарсан юм байна. Тэгээд нэлийн тэр үед байгаа ч тийм бидний бас би бас энийг анх 18 онд сонсчоод за гэл бодол өнгөрчээсэн бол сүүлд бас нэг өөрөө яг судлаад ирэнгүүт үгүй юу вэ тэгээд одоо 56 оноос хойшоогоо байж байгаа нэршилтэй одоо л бүүн болоод байгаа юм чи ямар удаа ингээ гэж бас бодож байсан. За тэгсэн чинь тухайн үед бол AI гэж хэлдгээр хэлэхдээ бидний одоогийн ойлгодог юм шал өөр юм хэлдэг гэсэн бэл. Тэгэнгүүт тухайн үед бол илүү одоогийн нэршлэр symbolic AI гэдэг юм руу судалгаа яваад энэ дээр бол эрдэмтдээр ахлуулсан одоо судалгааны институтууд л илүү одоо хүчтэй мөнгө хүч зардаг байсан. Тэнгүүд энэ дээр болохоор хүний хийж чаддаг бүх юмыг олвол хийж чадах хэвээр дата өгөгдөл статистик гэхээс илүүтэйгээр хүний ойлгодог хэлээр тэрнийг тайлж ойлгодог тийм системүүдийг ер нь бол AI гэж нэрлэдэг байна гэж нэлийн хөөцөлсөн байлээ. За тэгж явж байгаад одоо 50-аад он гэдэг чинь одоо дэлхийн 20 дугаар дайнд төгсөөд нэг 10 жил дөнгөж болж байсан. Тэгээ дөнгөж судалгаа шинжилгээ дахиад сэргэжсэн үе яагаад байгаа байхгүй. Тэнгүүд тэрний дараа болохоор нэг 70-аад оны дунд үе хүртэл яг энэ чиглэлээрээ яваад тэр чи одоо баг 20 жил энэ чиглэлээр яваад нэг хамжил олоогүй. Яг хоо тухайн үед бол юу байсан гэхээр нөгөө нэг expert system center гэдэг яг нэг таскыг амар сайн хийдэг ч юм уу те яг одоо хүний ингэж бичээд өгсөн одоо текстийг амар сайн ойлгодог ч юм уу тийм системүүд бол их байсан. Бусдаар бол яг одоо бидний одоо бүхэн болж байгаа шиг юм үзэгдэл бол болоогүй нийгэмдээ. За тэгээд энэ хэсгийг бол AI-ийн эхний 100 гэж нэрлэдэг байгаа байхгүй. Энэ 56-аас 70-аад оны 74 оны хэсгийг. За тэгчээ тэрнээс цаашаа болохоор хөрөн оруулалт зогсоод хүн хүчнийг анхаарахаа болоод AI-ийн эхний үйл эхэлсэн. За эхэлж явж хагаад 80-аад он хүртэл нэг сэргээгүй. Тэгээд 80-аад оноос болохоор арай нөгөө нэг одоо AI гэдэг нэршил маань өөр чиглэл рүү ороод арай жоохон сэргэж ирсэн. Тэр үед болохоор нөгөө нэг математикийн одоо статистикийн ялангуяа аргачлалуудыг те оновчлалын аргачлалуудыг өөр одоо Bayes-ийн теорем ч гэдэг юм те магадлалын аргачлалууд энэ трийг айгүйх оруулж ирээд тэгээд тэндээс олвол те нөгөө нэг өмнө нь хүний хийж чаддаг бүх юм хийж чадна. Зөвхөн хүний унш чаддаг датан дээр ажиллана гэдэг үгээс юм маань жоохон өөр болоод машин унш чаддаг датануудыг зөвхөн хүнд гаргаж ирэхтэл буцаагаад одоо хүнд ойлгомжтой хэлбэрлүү хөрвүүлждэг бол болох юм байна гэдэг ийм нэг судалгааны чиглэл гарч ирсэн байхгүй. Тэгэнгүүт тухайн үед бол яг 90-ад он 80-ад оноос ахуулаад 90-ад он хүртэл нэлээд коммершал амжилтууд олоод яг энэ одоо математикийн аргачлалуудыг ашиглаад нэлээд их тооны одоо датан дээр тооцоол хийж болох юм байна тий хүний хийдгээс илүүтэйгээр гээд цаашаа хөгжиж явж байгаад хэсэг одоо 2010-ад оны 10-ад он хүртэл дахиад зогссон.
Тэнгүү саяны ярьсан те 80-аас 90-ад оны одоо эдийн засгийн хувьд те мөнгө төгрөг олоод исэн те тэр үе болвол 2 дахь 100 AI-ийн 2 дахь 100 90-ад оноос 2010-ад он хүртэл болвол AI-ийн 2 дахь үе. Одоо бид нэр AI-ийн 3 дахь 100-д явж байгаа. Хизээ за тэрний өвөл ирэх үгүй юу гэдгийг одоо ярих нь шүү. Одоо ярих нь тий. За тэгээд 2000 одоо орчин үед юу болоод байгааг хэлээ дараагийн асуултаараа ярь тий. Тэгээ. За чиний хувьд ер нь яг яагаад энэ өвлүүд ингэж ирээд байгаа? Яг юун дээрээ энэ хүмүүс ер нь тэр үеийн хүмүүс ингэ алдаад байсан юм тий. Айгуу сонирхолтой асуулт байна. Яг зайлшгүй бид нар одоо AI-ыг ярьж байгаа бол энэний талаар ярих хэрэгтэй юм байлээ. Үүний цаана ер нь юу идэм бэ? Тэгээ AI-ийн цаана. Тэнгүүд AI-ийн цаана хамгийн эхлээд маш их хэмжээний өгүүлэлэдэг. Дахиад дээрс нь айгуу хардвер буюу одоо програм техник хангамж байдаг. Дахиад нөгөө талд нь програм хангамж буюу зүгээр одоо энгийн бусад бүх софтвер дээр ажилладаг одоо софтвер програм хангамж тий. Дахиад дээрс нь мөнгө. Энэ бол хамгийн гол хүчин зүйл тэг хүний нөөц буюу судлаачид инженерүүд байдаг тийм. Тэнгүүд яасан бэ гэхээр 10-ад оны энэ яг 3 дахь 100 яагаад ирсэн бэ гэвэл өгөгдөл маш их хэмжээгээр цугларах боломжтой болоод цуглараад одоо системтэйгээр тэр өөр чиглэлтэй одоо AI-ыг хаана ашигламаар байсан тэр чиглэлийн датанууд их хэмжээгээр одоо цугларч эхэлсэн. Их хэмжээний зургууд, их хэмжээний текстүүд, их хэмжээний voice, их хэмжээний бичлэгүүд энэ төр дандаа одоо дэлхий даяараа цугларч эхэлсэн. Тийм бол бэлтгэгдсэн байж тийм. Нэг талд энэ. Нөгөө талд болохоор юуны чиглэлээр, хардверийн чиглэлээр ялангуяа нөгөө их хэмжээний тооцооллыг хийхин тулд процессинг юнитүүд гэж байгаа шүү дээ. Одоо манай бидний энэ лаптоп дээр одоо жишээл миний хэд 8 юниттэй ч юм уу, 16 юниттэй ч юм уу байг. Гэхдээ хуучны одоо CPU те. Хин яваад байна. За CPU те. Тэгэнгүүт одоо хэдэн 100 CPU нийлүүлсэн те дүүцхээр хэмжээтэй GPU гарч ирсэн. Дараа нь тэрний зөвхөн одоо нөгөө шугамын алгоритмын тооцооллуудыг матрицын анализын тооцооллуудыг хийх зориулаад TPU болгоод гараад ирсэн. Тэгвэл хардвер буюу техник хангамж амар сайн өгсөн байхгүй. Их хэмжээний тооцооллыг маш богино хугацаанд хямдхан их боломжтой болсон. Хоёрдугаарт, гуравдугаарт энийг нь хараад ялангуяа нөгөө нэг Америк төвтэй судалгааны болон технологийн компаниуд тэрийг айгуу сайн одоо хүч төрж орж аваад маш их хэмжээний мөнгө цацаад маш их хэмжээний эрдэмтэд судлаачдыг өөрсдөө компани руу оруулсан. Ер нь бол те юу яатсан те head hunt тэгээд оруулаад байгаа байхгүй. Тэгээд энэ нэг 3 юм нээлж агаад 4 юм ч юм уу те нээлж агаад одоо 100 ирэх боломжийг бол гаргацсан байна. Гэхдээ энэ чинь бас хэмжээ хязгаартай өссөн шүү дээ. Хэмжээ хязгааргүй бол өсөх боломжгүй. Гэхдээ яг одоо бол нөгөө нэг одоо судалгаа нь нэг 10-аас 15 жилийн өмнөөс эхэлсэн тийм зүйлс яг бидний амьдралд дөнгөж орж ирээд байгаа болохоор бас гайгүй явж байгаа. Тэгэхээр одоо идэвхтэй судалгаа хийж байгаа гэдэг чинь бидний ирээдүйн 10-15 жилд бол байсаар л байна. Одоо ч гэсэн ер нь ингээд эдийн засаг хүртэл ер нь айгуу сайн тэлээл ер нь улс орнууд ч гэсэн айгуу их мөнгөтэй болчлаа. Юунд мөнгө зарах вэ гэдгээ ч гэсэн айгуу ойлгочих шиг боллоо тий. Би өнөөдөр нэг бичлэг үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь Nvidia-гийн захирал ингэж ярьж байгаа. Ингээд энэ бол ингээд world одоо дэлхийн ер нь харж байгаа хамгийн том чипэ гэж байгаа байхгүй. 208 сая одоо транзистортай гэлөө 8 тэрбум транзистортай гэлөө sorry би тэрийг мартчих. Тэгсэн энэний үнэ нь 30-аас 40 мянган доллар гэж байгаа байхгүй. Тэгээд яагаад ийм амар үнэтэй байгаа? Энийг одоо ингээд хийхэд ер нь судалгаанд нь хэрэг цаг зарцуулсан ингээ асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь зөвхөн R&D-д нь л ихэд 10 тэрбум доллар зарцуулсан гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр чинь одоо энэ ингээд том техүүд ер нь гарч иртэл ер нь хэрэг мөнгө санхүү хэрэгтэй болдог байсан. Тэгээд 2010-аас өмнөх 1900-аад оны 90-ад оны үед тэр хэмжээний мөнгөийг ийм зүгээр зүйл рүү зориулах гэдэг одоо тэр нэг ойлголт нь байсан ч юм уугүй ч юм уу тий. Тийм шүү дээ. Тийм байна. За орчин үед тэгвэл AI яасан бэ? Тэгээ одоо ингээд бараг л AI гэдэг нэргүй AI гэдэг үсэг ороогүй AI-ийн компани байхгүй л боллоо. Тий. OpenAI гарч ирээд generative AI гэдэг ойлголтыг дэлхийд даяар ингээд цацсан шууд. Тэгсэн. Тэнгүүд энэ generative AI гэдэг нь яг юу вэ? Тэгээд яг орчин үеийн AI-г яг ямар чиглэл рүү хөгжөөд байгаа? Тэр талаар ч. За тийм.
би бас яг энэ подкаст бэлдэж байгаад нөгөө нэг Google-ийн search trends-ыг харсан байхгүй юу. Тэгээд AI болон artificial intelligence гэдэг хоёрыг харьцуулаад харсан чинь дэлхийд даяар 2004 оноос хойш Google search-ээр тэнгууд бол AI-г нь илүү ашигладаг юм байна. Тэнгууд нь за AI-г нь цаашаа аваад явлаа. Тэгчээд ChatGPT-г харлаа. Дараа нь өрсөлдөгчдийг харлаа, те Bard-ыг харлаа, дараа нь Gemini ялцсан, те Bing харлаа, Copilot болсон. Тэгээ Claude-ыг харлаа. Тэгсэн чинь ерөөсөө 2022 оны 11 сард одоо ChatGPT нээлттэйсэн шүү дээ. Тэрнээс хойшоогоо ингээд одоо жилээр алвал те одоо 100 гэдэг 100 хамгийн өндөр скейл гэж бодъё заа. Тэгэх юм бол тэрнээс өмнө дандаа 20-с доош байсан байхгүй. Одоо хүмүүсийн хайлтна. Тэгэнгүүтээ сүүлийн ерөөсөө нэг 2хан жилийн дотор те бараг жил хагасын дотор болохоор одоо өмнөх хэдэн 20 жил байгаагүйгээр маш их хэмжээний хүмүүсийн анхаарлыг бол татсан юм байна. За энэ бол OpenAI-ийн ChatGPT-гийн гавья те. За энэ дэр бас нэг айгүй сонирхолтой юм хэлэхэд бол би 2019 оны өвлийн нэг Winter Scholars Program-д OpenAI-д apply хийсэн. Тэнцээгөө. OpenAI бол байсаар л байсан. Судалгаанууд хийж ягаад ялангуяа нэг баг 5 жилийн судалгаагаа яг танилцуулаад ChatGPT гарч ирсэн байхгүй. Тэнгүүд за судалгааны трендүүд хаашаа явж гэнэ гэхээр өмнө нь явж исэн трендээр бол өмнө нь бол ингээд одоо AI-ийн янз бүрийн юмнууд байгаа штэ ялангуяа ажиллаг датагаар ангилах юм бол текстэн дээр ажилладаг, зурган дээр ажилладаг, бичлэгэн дээр ажилладаг, voice дээр ажилладаг ч гэдэг юм те. Тэнгүүд энэ судалгаанууд бол байгаа. Тэгвэл энэ Gen AI-ийн айгүй том ингээд хүмүүсийн анхаарал айгүй хүмүүсийн мөнгө гарч ирснээс болоод Gen AI зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ нь болохоор 2022 оноос хойшоо 8 дахин энэ өссөн байна. За бусад нь болохоор бусад AI-ийн судалгаанд зарцуулж байгаа мөнгө нь болохоор эсрэгээр буурсан байл 22 оноос хойш. Тэгэнгүүт энэ Gen AI нь одоо юу юм бэ гэхлээр түрүүний нөгөө датаны төрлүүдийг бүгдэнтэй нь ажиллаж болдог. Хүн одоо зураг оруулах юм бол зургийг нь describe хийх хэрвээ зориулттай модель ах юм бол текстээр одоо гаргаж ирдэг тийм. Оролт нь текст ангууд, оролт нь зурагч хийж болдог, бичлэгч хийж болдог, текст хийж болдог тийм. Ямар ч гэсэн ингээд одоо тухайн янз бүрийн төрлийн янз бүрийн хэмжээний датаг оруулангууд тэрэн дээр нэмээд одоо боловсруулалт хийнгүүтээ тухайн моделийнхоо зориултаар генерейт хийж гаргаж ирж байгаа тийм. Шинэ мэдээлэл гаргаж ирж байгаа гэсэн үг. Тэгмүүд энэ төрлийн болвол модельүүд зөндөө байсан. Өмнө нь яг ийм том хэмжээгээр байгаагүй. Хүнд хэрэгтэй яг чатбот хэлбэр байгаагүй. Зөв. Тийм. Энэгээр л ялгаатай байгаа да. Тэгээ тэрнээс өмнө угаасаа Монголын компаниуд ч гэсэн манай ард хиймэл оюухан ажилтдаг гэж маркетинг хийдэгсэн. Тийм. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар энэ бүхэн бий боллоо. Яг үннийг хэлэхэд манай Томьёо ч гэсэн тийм л байсан. Тэгээ ард нь AI ажилтдаг гэж ярьдаг. Гэхдээ ард нь би сууж идэг гэсэн. Йоо. За шууд хэлчихлээ. Одоо үний юм ч одоо яах вэ? Тий. За generative AI ингээд ийм төвшөнд ирчлээ. За одоо тэгвэл яг аль нь ингээд том босс байгаа. Алиг нь бид нар одоо ер нь даах хэвтэй. Аль нь яг энийгээ дагсан бас ингээд буруу зүйлүүд бас байгаад байгаа юм. Тэрэн дээр чи яг юу гэж бодож байна? Би болохоор ингэж бодож байгаа. Одоо судалгааны хийгдэж байгаа рейт энтрийг харна те. Судалгааны чанарыг харна, хүмүүсийн зарцуулж байгаа мөнгө төгрөгийг харангуут одоо хүмүүсийн хэрэглээнд орсон байгаа энэ хэдэн search engine-үүд ч юм уу те чатботуудтай харьцуулах юм бол судалгаанд бүр амар их чинтэй юм хийж байгаа. Уг нь бол тэгэнгүүт өмнөх үр дүнгууд нь болохоор дандаа нөгөө нэг хойдолт хүний амьдралд хэрэглэгдээд явдаг гэсэн байхгүй. Жишээлбэл одоо Amazon дээр те ямар бүтээгдэхүүнийг хүнд илүү санал болгох вэ? Тэр одоо олон сая бүтээгдэхүүний төрлийн категориос те дахиад дээрэс нь одоо нөгөө Google-ийн search engine дээр алийг нь хамгийн дээдлэн гаргаж ирэх үуч гэдэг юм те. Бас дахиад дээрэс Google Translate ч юм уу бидний өдөр тутамд ашигладаг ийм техүүдүүд тэгээ олон жил байсан технологиудад бол хойдлын байсаар л байсан. Одоо болохоор яг нөгөө нэг өөрсдөө бид нар би яг зөвхөн AI-аар одоо текст генерейт хийлгүүлмээр байна, зураг генерейт хийлгүүлмээр байна гэж ашигладаг болчиход байгаа нь болохоор одоо тэр интерфейс нь айгүй лимиттэй байгаа юм л да. Яг үндэ бол search engine дээр ч юм уу эсвэл chatbot дээр ч юм уу юм нэг хэдхэн төрлөөр ашиглагдаад байгаа. Тэгэнгүүт эндээс илүү маш олон төрлийн нэгдүгээрт
одоо хэрэгцээ байж болно. Тэр бол одоо ирэх 5 10 жилд бол бүр илүү гарч ирэх байх гэж бодож байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт болохоор энийг абьюз хийж байгаа бүр амар олон тахалгаа тий. Ялангуяа нөгөө одоо 16 оноос хойшоо deep fake гээл тий хүний бичлэгэн дээр шууд хүний нүрийг нь салчдаг тий. Дахиад дээрэс нь уг нь бол нөгөө нэг синхрон орчуулгын зориулж бүтээсэн технологиг аваачингуудаа нөгөө хүний хэлээгүй юмыг нь хэлүүлээд тэгээ өөр хэлээр хэлүүлээд дахиад дээрс амийг нь яг ингээд ам бариад урайлахад бичлэгийг нь өөрчилчихдэг тийм. Иймэрхүү ингээд мэдээллийн үнэн зөв байдалд бид нэр итгэх итгэлийг амар бууруулж байгаа ийм одоо сөрөг тохиолдол харагдаж байгаа. Дахиад дээрээс нь тэрнийг нөгөө нэг хүнийг одоо ажлаас салахад зориулж те хүний ажлыг шууд AI-аар replace хийх маягаар бол хүмүүс аягүй ашиглаж байгаа. Яагаад гэх юм бол одоо жишээлбэл нэг 300 хуудастай номыг 1.5 цагт орчуулж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэрнийг гэхдээ тэр чинь ингээд алдааны хэмжээ нь бол их байгаа шүү дээ. Мэдээж те. Тэнгүүд тэрнийг хүн өмнө хийх байсан бол за доор хаяж 2-7 хоног бас тэ бүр ингээ ихний байдлаар гэхэд тэ тэнгүүд мөнгөө бодоод цагаа бодоод хүмүүсийг одоо ажлаас нь халах хэрэгсэл болж бас айгүй ашиглаж байна. Ийм болвол сөрөг юмнууд бол байна. Тэгэхдээ одоо эрэг итгэл найдвар байгаа зүйл нь болохоор энэ технологийн хэрэглээ бол ерөөсөө тэ нэг захтаач нэг хувьдаач хүрэг байгаа. Эндээс цаашаа зөндөө олон төрлийн хэрэглээ гарч ирнэ. Зөндөө олон байдлаараас одоо хүмүүс өөрсдөө тэрийг ашиглах тийм одоо шинэ хэрэглээний зохиох өмнө байгаагүй тий. Тэгж бодогдчихэв. Одоогийн нөгөө нэг биднэрт гаргаад ирсэн байгаа чатбот маягаар гаргаж ирсэн байгаа формат нь чамд хамгийн зөв байсан гэж өөр нь бодож байна уу? Хүмүүс юу хийж болохыг мэдхийн тулд бол формат нь хамгийн зөв гэж юу нь бодож байна. Тэнгүүд бас аюу сонирхолтой нөгөө нэг юу гэж хэлээд байгаа ш conversational interface гэдэг юм нэг веб одоо дизайны гэдэг юм уу те веб дээр хүмүүсийн ажиллах амьдрах одоо experience-ийн төрөл ахгүй. Тэнгүүд энийг ингээ энэ take off гэл бас 10 хэд оноос хойшоо яваал гэсэн. Тэнгүүд ерөөсө болохгүйсэн байхгүй. Юу баахан нөгөө мани чат гэдэг гээл те чатбот гэдэг юм гаргаж ирээл Facebook өөрсдийнхөө нөгөө чатбот гэдэг фреймворкийг ил тавиал open source алгаал те тэгээд яваагүй байжсэн чинь яг энэ generative AI-ийн одоо яг энийг хэдүүлээ LLM гэдээ бас хэлээд явчихвал тий large language model хэлний модулийн хүч чадал нэлээд ихснээс болоод энэ нөгөө нэг conversational interface дэшээ гараад ирж байгаа юм. Тэнгүүд энийг бол эхний хамгийн зүйтэй одоо интерфейс байсан хэрэглээ байсан гэдэгт бол би бүрэн санал нэг байна. За түрүүн хоёлаа тэгвэл нөгөө нэг abuse хийж байгаа тохиолдлууд гарч ирж байгаа гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр хоёлаа AI ethic гэж нэг юм байгаад байгаа тий. Тэрний талаар ярив. Яг одоо тэгвэл энэ тохиолдлуудтай одоо за тэмцлээ гэж бодоход яаж тэмцэх юм? Энэний эсрэг тий. Эсвэл тэмцэхгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм уу? Тийм. Одоо би нэг юм сонсчихсан байхгүй юу? Нөгөө нэг авилгалыг хүлээн зөвшөөрөх үед авилгал өөрөө устдгаа гэдэг. Нөгөө нэг авилгал өгж болноо тэхийн тулд ингээд илүү мөнгө төлчихөө энэ төр гэдэг ч юм уу тий. Одоо тэрийн үйлчлэгийг илүү мөнгө төлөөд илүү хурдан авч болно гэдэг ч юм уу тий. Тэр шиг ер нь AI ethic дээр ер нь компаниуд ямар одоо этикийн зөрчил гаргаж байна. Дээрээс нь энэтэй ер нь тэгвэл яг яаж тэмцэх юм гэдэг дээр нь чамд ямар байршив? Энд дээр нэг юу байсан нөгөө нэг алах байгаа штэ тий. Алхны сөрөг тал нь алхахыг юугаар хийсэн дээр байдгүй. Алхаар юу зохих дээр тий юуг эвлэх дээр байдаг гэд нэг тийм аргумент явдаг. Тэр нь алхлаар юу гэсэн үг гэхээр нөгөө тухайн нэг хэлний модель байлаа гэж одоо хэдүүлээ тий. Нөгөө хэлний моделийг сурахад хэрэглэгдсэн дата байгаа шүү дээ. Тэр датаны чанар, тэр софтверийн чанар, тэр хөдөлмөрийн чанар гэдэг нэг юм ба. Нөгөө тал нь болохоор энийг яаж ашиглаж байна гэд ингээд ethics нь ер нь хоёр талд байгаа бах тий. За энэ алхахыг юугаар хийсэн тий. Энийг тий дэлхийн хамгийн ингээд одоо хатуу тий хамаг юм эвдэж болдог материалаар хийх ёсгүй байсан гэдэг нэг тал байна тий. Нөгөө тал нь болохоор одоо жишээл хүүхдийн төрсөн өдрийн үдшилэг дээр аваачих байгаа алхах бол тий амар тийм diamond алхаж болохгүй шүү дээ. Нөгөө талаас алхахлаарэ энийг бол яг яаж ашиглаж байгаа нь бол компаниудын тий хэрэгжилж байгаа хувь хүмүүсийн өөрсдийнх нь ухамсараас хамаарна гэдэг нэг юм хоёр салаа зам байгаа байхгүй. Миний хувьд юу гэж боддог вэ гэх юм бол аль аль нь чухал гэж боддог. Ялангуяа нөгөө их хэмжээний дата цуглуулгууд тэрнийг цуглуулчаад англиад ялгаад тий одоо
хүний амьдралд хэрэгтэй болтол нь хэрэглэх боломжтой болтол нь ингээд цэвэрлэнэ гэдэг аюу хэцүү байгаа байхгүй. Тэнгүүд яг одоогийн том хэлний модулуудын сургацсан байгаа дата маш олон янзын шүлтэрээр уг нь орсон боловч стил яг бидний дэлхий дээр байгаа одоо шудраг бус байдал, тэнцвэргүй байдал тэрнийг бүгднийг нь агуулдаг байхгүй дотроо. Жишээлбэл одоо арьс өнгөний ялгуурт үзэлтэй дахиад дээрэс нь одоо бэлгэнчиг хандлагын ялгуурт үзэлч гэдэг юм уу. Тэрнийг бүгдээрингийн шингээсэн натан дээр сургацсан том модулууд яваад байгаа гэсэн. Тэгмүүд энэ дээр бол аюу анхаарах хэрэгтэй. Энийг ялангуяа судлаачд анхаарах хэрэгтэй. Дата цуглуулж байгаа газрууд анхаарах хэрэгтэй. Цэвэрлж байгаа газрууд анхаарах хэрэгтэй. Дахиад дээрэс нь хэрэглэгчид бас өөрсдөө би одоо ямар датагаа өгөөд тэр нь ямар моделийн сургалтанд орчих бол гэдгийг бас бодоод өөрсдийнхөө одоо шаардах системдээ шаардах хэрэгтэй. Нэгдүгürt. Хоёрдугаарт болохоор нөгөө яаж ашиглаж яах гэдэг нь бол үнэхээр бас хэцүү юм а тий. Би нэг Баабар гоо хэлжсэн үгийг бодоод идэх байхгүй юу. За зуны халуун өдөр байлаа гэж төсөөлье заяа. Тэгвэл Баабар гоо юу гэсэн гэхээр цонхоо онгоолмоор байдаг. Тэ тэгвэл бүхчмдэд штэ. Цонхоо онгоолох юм бол ялаа орчих гээд идэг тэ. Тэгвэл одоо цонхоо хаагаад бүхчмдэд суух юм уу? Эсвэл цонхоо нээчээд ялаатайгаа зурлах юм уу? Тэгмүүд яг энтэй адилхан бусад бүх технологийн хөгжлийн хажуугаар буруу зүгээр хэрэгэлдэг янз бүрийн ухамсартай хүмүүс байдаг. Янз бүрийн ухамсартай компаниуд тэ төрүүд энэ төр байдаг. Ялангуяа улс төрийн зарлагаар аягүй ашигладаг тэ. Тэгэнгүүт энэ дээр бол бид нэр ингээд тодорхой хэмжээгээр хуультай хууль зохицуулалт бодлого бол байх хэвээр боловч бүгдийг нас хаачлахгүй тий бид нэр зуны халуун өдөр бэлэн сайхан салхилаад байж чинь тэрийг бас хүлээж авахгүй байж бас болохгүй. Тэгэхээр энэ дээр бол ингээд нөгөө нэг зохицуулалтаар тодорхой хэмжээгийн шийдэн бүгдийн зохицуулалтаар шийдэхгүй. Нөгөө талд нь датаг бол датаны этиксийг амар сайн анхаарах хэрэгтэй. Ийм нэг хоёр бодол надад байдаг. Окей. За тэгвэл чи сая яг дата гэлээ. Одоо хэлээ big data руу оръё. Тэ big data гэдэг ойлголт нь ер нь яг дата гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Тэгээд big data гэдэг нь өөрөө датагаас яг юугаараа өөр юм. Тэгээд Монголд ер нь одоо тэ энэ big data ер нь цуглагдах одоо юу big data гэж ойлгож байгаагаас хамаард Монголд одоо тэгээ big data дээр ингээд суйрлаад ажиллаад тэгээ хөгжүүлэлт хийгээд явах боломжтой юм. Тэ чи тэгээд сая ярьсан data ethics гэж ярьсан тэ тэр талаар хойлоо. За тийм. Энэ бас айгүй миний зүрхэнд дал амар чухал байдаг сэдвүүдийн нэг байхгүй. Тэнгүүд за дата гэдэг нь бол одоо тухайн хүн ямар нэг үйл хийхэд одоо юу рекорд тэ гэдэг ч юм уу тэ ямар нэг байдлаар бууж байгаа. Тооч формат нь ямар хамаагүйгээр. Формат нь хамаагүйгээр одоо дэлхий одоо энд гэрэл аслаа тэ. Тэгвэл гэрэл аслаа гэдгийг бүртгээд ямар нэгэн дата баз руу хадгалж ял энэ дата. За энийг хэлж байгаа тийм үү. Ойлгоор суурьас нэр сургуулийн хүмүүс ч ойлгохоор. За. Тэгвэл ямар нэгэн үйл хийлээ. Ямар нэгэн үйл явдал боллоо. Тэрнийг болохоор одоо бүтцтэй байдлаар цаг хугацааг нь тэмдэглэж аваад, их усрыг тэмдэглэж аваад хаа нэгэн газар хадгалж цэгцэлж нэгтгэхийг ер нь бол дата менежмент гэж хэлээд байгаа. Нэгдүгээрт. Тэнгүүд big data гэдэг нь болохоор зөвхөн их хэмжээний тийм дата цуглараад заримдаа бол бүр нөгөө нэг өмнөх одоо дата базын менежмент нь болохоор ийм бүтцлэгдсэн датанууд байсан байхгүй. Одоо жишээл энд нэр нь байна, хувь нь тий. Энд код нь найж байна. Энд имэйл нь найж байна гэдэг байсан бол одоо тэгэгч аргагүйгээр маш их хэмжээний дата цуглараад тэгэнгүүт одоо бид нар болохоор нэг хэд дээр ярьжлаа л да одоо текстэн дата чинь тий нэг их болтгоо байхгүй. Хэдхэн одоо байт болдог. Тэ текстэн дата нэг мөр текст бол хэдхэн байт болно. Тэгэнгүүт за нэг 1000-аад мөр байх юм бол хэдэн килобайт болно тэ. Тэгэнгүүт ингэж явсаар хагаад дата ер нь бол 1 терабайт гэдрээс хэтрээд ирэнгүүт текстэн дата ялангуяа ярьж байгаа шүү тэ. Хэтрээд ирэнгүүт энэ бол big data-ны англи руу ер нь бол ороод явчихсан. За окей. Тэгэхээр ер нь яг хар аргаар ойлгоход бол терабайтаас давчгал юм бол big dataтай яах нь шүү дээ тэр компани. Ер нь тэгж хэлж болох байна. За окей. За тэгвэл big data гэдэг нь юм байна. Тэгвэл data ethics гэж нөө түрүүн ярьсан шүү дээ. Яг энэ дээр яг одоо юун дээр нь этик байх хэрэгтэй. Одоо нэг ч датаг буруугаар ашиглана. Буруу арга замаар ашиглаж чинь гэсэн үг шүү дээ. Тий. За энэ дээр болохоор датаны хувьд нэг юу байгаа. Одоо IoT гэдэг нэг технологи бас нэлээд хэсэг яригдж байгаа. Тэгээд одоохондоо жон чимээг болцсон тий. Энэ бол бас big data-ны салбар үүсгэхэд амар хэрэгтэй болсон байхгүй. Өмнө нь бол storage тий
storage айгуу цөөхөн, процессор айгуу цөөхөн байх үед датанууд тийч их хэмжээгээр цуглардггүй. Тэгч хэрэг байдаг гэсэн тий. Тэнгүүд нөгөө нэг ухаалаг девайсууд айгуу ихтэй болоод бүх юм интернет толбогдсон. Бүх юм дотроо нэг жижиг стоrageтэй жижигхэн процессортай болсон байхгүй. Тэнгүүд тэндээс олвол тий бидний одоо энэ хөргөгч ялаа гэж бодъё тий. Хөргөгч ингээл байнга датанууд явуулж боломжтой байх тий. Яг одоо тий секундээр температурын датач явуулсан байж болно шүү дээ. Юу ч хийж болно. Бидний нээж хааж байгаа дата гэж тийм харж байж болно шүү дээ. Тэнгүүд ингээд цуглуулах гэдэг нэг юм байна тий. Хадгалах гэдэг нэг юм байна. Цэвэрлэх тэгээд боловсруулахтай энэ дотор тэгчээ тэрнийг ашиглах гэдэг юм нэг хэдийн байгаа даа. Тэгмүүд энэ болгон дээр алхам болгон дээр нь буруу зүйлс болол хийгддэг. Энийг одоо энэ асуудлуудыг гаргаж тавих тэгээд энэс зайлсхийхийн тулд бол энэ датаны ёс зүй гэдэг нэг юм одоо салбар байгаа даа байхгүй. Тэгмүүд жишээлбэл цуглуулах дээр заяа би Тамирагийн утсан дээр нэг аппликейшн суулгацсан байлаа гэж бодъё. Чамд ингээд рекламадад чиний ингээд гоё эрүүл мэндийн зөвлөгөөнүүд чамд ингээд зүгээр өгд юм аа гэж хэлсэн заяа. Тэгчингүүдэд чиний хаагуур явсан яг локейшн чинь траклаад их яах вэ? Тэ алхам болгоны чинь тэ чамд хэлэхгүйгээр ингээд траклаад байх юм бол тэр бол дата цуглуулалтын ёс зүйгүй байлахгүй. Нэг тал дээр. Нөгөө тал дээр болохоор зөвшөөрөл авсан гэж бодъё те. За миний ингээд эрүүл мэндийн аппликейшн Тамирагийн ингээд локейшн датагийн цуглуулад хэр их хэмжээнд алхаж ийн вэ? Хэд алхаж чинь те гэдгийг нь мэдчих юм байна гэдгийг бид хоёр хоёлаа ойлгосон. За тэгчмүү тэрний дараа энийг боловсруулнаа. Боловсруулахын тулд бол за манай Монголд байгаа хэрэглэгчид ер нь хаагуур явдаг ч гэдэг юм уу те. Эсвэл дунджаар хэд алхтын гэдгийг нь боловсруулахдаа өөр нэг компаниг дуудаад ирэх гэж боддог заяа. За одоо Jack-ыг дуудаад ирээ те. Jack-ыг дуудаж ирэнгүүтээ за энэ ингээд манай датанууд байгаа. Бид нартэй танд бол зөвхөн юун датаг нь л өгнө. Локейшны датаг нь өгнө те. Хүний ингээд хувийн нэр мэр ч юм уу те. Одоо картын дугаар ч юм уу те. Имэйлийн тэрний өгөхгүй гэх ёстой байтал тэхгүй бүх датагаа явуулчих юм бол те. Тэр хоёрын хоорондын ойлголцол бол те зөвхөн локейшны дата аваад нөгөө хүн дундчлаад явуулах байхгүй. Тэгэнгүүт энэ дээр боловсруулалтын үед этикгүй асуудал те. Этикгүй байдал гарч ирж байна. Асуудал гарч ирж байна те. Тэрний дараа болохоор яаж хэрэглэх вэ гэдэг асуудал. За бусад бүх юм нь этиктэй явсаар агаад ирсэн гэж бодъё. Тэгэнгүүтээ бид нар за дотроо ч юм уу те өөр одоо third party гэж хэлээд байгаа ч те 3 дахь байгууллага оруулж ирэхгүйгээр датагаа боловсруулсан, цуглуулсан одоо чамд те хэрэглэгчтэй үнцнийг нөгцөн. Тэгчингүүтээ хэрэглэгчдийнхээ датануудаас зөвхөн хувийн мэдээллийг нь аваад гаргаж ирээ зарчвал яах вэ? Динжин буруу хэрэглэж байгаа байхгүй те. Гэхдээ ингээд энэ одоо дата менежментийн цикл байгаа. Энтэй холбоотой алхам болгон дээр нь гарч болдог асуудлуудыг хянаад зөв байлгахын тулд энэ data ethics гэдэг юм байдаг. Тэг ялангуяа тэр датагаар нөгөө нэг надаас илүү намайг мэдэх боломжтой байгаа байхгүй тий компаниуд. Тий. Тэмүүт гэрлэгээ хувьд өөрөө чи өөрийнхөө датан дээр амар нихур ханддээ. Аппликейшн руу ороод нөгөө нэг бараг зөвшөөрөхгүй бол бараг аппликейшн нээгддэггүй нэг тийм ядаргаатай мэд штэ нэг юм гэрээ харуулаад таны датаг бараг хүссэн дээрээ ашиглаж болно гэдгийг заавал зөвшөөрөхгүй бол аппликейшн ашиглаж чаддаггүй тий. Тэр жишээлбэл нэг талаараа яг хэр этиктэй байдлаа. Одоо жишээлбэл заавал би тэрийг зөвшөөрж ш тэр аппликейшнийг ашиглах гэдэг штэ тий. Одоо миний датаг ингээд бүгдийг авч иж та энэ аппликейшн ашиглаж болно гэдэг ч юм уу тий. Эсвэл за гэрлэгээ тэгвэл хэр өөрийнхөө датан дээр яад юм. За яг хувийнхаа хувьд бол би уг нь бол амар conscious ахыг хичээдэг. Датан дээр аль болох өөрийнхөө датаг өгөхгүй ахыг хичээдэг. Бас нэг жишээ ярих юм бол би хэдэн жилийн өмнө нэг Япон компанид ажиллажсэн. Тэгээд яг датан дээр ажилладаг, AI дээр ажилладаг. Тэнгүүд бид нарын бас ингээд бид нарт ирдэг боловсруулах хэвээр тэрнээс инсайт гаргах хэвээр зарим нэг датанд нь бол нөгөө mobile ID, ad ID гэдэг тийм дата энэ төр ирдэг гэсэн байхгүй. Тэнгүүд тэр нь юу юм бэ гэхлээр утас болгон дээр unique нэг ad ID байдаг. Тэнгүүд тэр ad ID-гаар болохоор юунууд одоо онлайн зар сурталчилгааныхан тэр хүнийг таниад энэ яг энэ device-аас олвол энэ ad-ыг үзсэн байна гэдгийг таниад тэгээд тэр хүнд ямар одоо ad өгөхгүй яаж customize хийх вэ гэдгээ зохицуулдаг байхгүй. Дундаа ингээд бидний огт хамааралгүйгээр тэд нэр өөрсдөө дундаа sync хийж байгаа танд ингээд personalized ad өгдөг те. Тэнгүүд тэндээс би харж байхад юу гэж утсан бэ гэхээр oh my god. Бид нарт ирж байгаа зарим нэг дата тэр бол ямар ч хүний хувийн мэдээлэл ахгүй. Гэтэ зүгээр ингээд ad ID-тэй холбоотой хэдэн удаа энэ search-аар хайсан ч гэдэг юм те. Ингээд бидний одоо хэрэгэлсэн байдал бол ёс зүйтэй боловч тэр дата цугларсан байгаа надад амар санацхгүй. За миний ингээд
одоо би бүр шинэ утсан аваад те анханасаа ингээл юу ч байхгүй л болвол би одоо энээс болол лав ингээд personalized targeted ads те зугтаж чадахгүй юм шиг байна. Тэнгүүд тэрнээс харж агаад би зарим нэг юмыг олвол бид нэр угаасаа энэнгүүгээр амьдарч чадахгүй. Зарим нэг те ялангуяа хүмүүстэй харилцдаг одоо харилцаа холбооны хэрэгслүүд те сошиал медиануудаар ал заавал байх хэрэгтэй болчиход байгаа болохоор тэнэр зохих зөвшөөрлийг өгдөг. Тэгвэл би жишээл нэг тоглоом татлаа гэж бодъё те. Тэр тоглоом миний одоо контакт листик ч юм уу те. Миний найзуудын жагсаалттай. Найзгаа өөр гэлдэг шүү. Миний локейшнийг ч гэдэг юм уу те. Эсвэл миний бүр нөгөө нэг алхалтын датаг ч юм уу те. Тэрийг авах ямар ч үндэсгүй шүү дээ те. Тийм ингээд одоо unreasonable энэ байж боломгүй ингээ ямар ч ингээд утга тэ бодогдохгүй байгаа тийм юмнуудыг бол өгөхгүй хичээдэг. Гэхдээ айгүй хэцүү. Яг хөвдөө болов. Амар хэцүү. Яаж хийж байгаа л авчдаг те. Яаж хийж байгаа л авчдаг те. Бас энэ нэг юм хэлэхэд нөгөө технологийн хувьд бас жоох хэцүү. Ягаад гэвэл тэр хүн одоо сайн ин хийгээл өөрийнхөө мэдээллийг оруулаад ирэнгүүт зөвшөөрөлтэй байх хэрэгтэй те. Ялангуяа нөгөө хувь хүний датаг хамгаалах хуультай газруудаа Европын албаа, Америкийн зарим мужууд энэ төр дээр датаг аягуулсан хамгаалдаг. Тэнгүүд тэр хүмүүсийн хувьд технологи нь угаасаа дата цуглуулахаас өөр аргагүй нөхцөл зөвшөөрөхөөс өөр аргагүй. Одоо тэр нөхцөлийг нь те зөвшөөрөхөөс өөр аргагүй бас байдалд хүрдэг юм билээ. Хойлдвол яг саяныхаа сэдвүүдээр нэг жоохон ярьчих. Сая чи нэг датагийн аюулгүй байдал гэдэг гэж байна шүү дээ. Монголчуудад өөрсдийнхөө датаг ер нь хадгалахад хэр юм? Ер нь дата хадгалахад хэр хэцүү ажил тэр нь. Тэгээ нэг хэсэг чинь сая нэг Монголын нэг хэдэн 100 мянган амжилт 3 сая хүний мэдээлэл онлайн дээр зарагдаж явж ирсэн шүү дээ. Бүр бүх юмтайгаа зарагдал. Тэгсэн $200 байлуу. $500 байлуу тий. Ер нь тэгээ бид нар ер нь датагаа хэрэг хамгаалдаг болсон юм. Хамгаалдаг юм уу? Сая бол яг нөгөө миний нөгөө мэдж байгаагаар бол нөгөө нэг хурууны энтрийг нөгөө нэг аппликейшнээр хүний мэдээллийн тухай хууль лөө. Нэг хууль батлагдаад хамгаалдаг болсон шүү дээ. Тийм. Ер нь улс их орнуудаас өөр улсууд ер нь яаж хамгаалдаг юм? Бид нэр яг зөв замдаа байгаа юу? Энэ бас амар сонирхолтой асуулт байна. Дата центр Монгол бол дата центрүүд байгаа. Компаниуд дээр тусдаж байгаа үндэсний дата центр ч байгаа тий. Тэн дээр бол яг улс орны их ашигтай холбоотой хувь хүний нарийн датануудыг бол авч хадгалдаг. Гэхдээ бас хангалттай юм санагдгүй. Ягаад гэвэл бид нэр ингээд үүлэн аль нэгэн сервис ашиглаа гэж үү. Amazon ч юм уу, Google ч юм уу, эсвэл нөгөө Azure ч юм уу, тэрийг бүгднийг аль нэгийг ашиглалаа гэхэд бидний хувьд бол одоо нэг компани одоо 100 мянган хэрэглэгчтэй Монгол 100 мянган хүний датаг нь цуглуулж авч агаад Azure дээр жишээл хадгалчлаа гэхэд бидний хувьд үйл юм шиг боловч хаа нэгтээ бол тэр дата центр дээр л хадгалж байгаа шүү дээ. Одоо биднэрт хамгийн ойрхон дата центр дээр л байх болоо Аз намхан далайн бүс орнуудын аль нэгэн дата центр. Тэнгүүд тэр дата центрийн аюулгүй байдлыг бид нэр юу сарилж чаддаг шүү дээ. Нэгдүгээрт бүр физикал байлаараа. Тэгтээ ялангуяа одоогийн нөгөө үүлэн сервис өгж байгаа газрууд аюулгүй хамгаалдаг гэдэг боловч бас аюул найдар бай нөгөө талаас болохоор софтвер яаж байгаа софтвер дээр ямар нэгэн нөгөө атакууд ирж болно. Буруу зураг query энэ дээр оруулаад хүмүүсийн хувийн мэдээллийг тэр чигт нь ялангуяа санхүүгийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийг авчиж болно. Тэнгүүд одоо манай биднээс ахуулаад бид нар дандаа л гадаадын ер нь провайдеруудыг ашигладаг технологи хөгжүүлэхтэй тэгэнгүүт тэр болгон дээр бид нар өөртөөсөө хамаарах аюулгүй байдлын хамгаалтуудаа сайн хийдэг боловч бас яг бүрэн дүүрэн бол байж чаддгүй юм шиг надад санагддаг. Жишээлбэл Монголд хэрэгэлдэг хэд хэдэн сервисээс дандаа нөгөө спам мэйл энэ төр ирдэг. Тэр мэйл тэр газарт өгсөн миний мэйл ч юм уу хувийн мэдээллүүд алдагддаг алдагдчихсэн тийм тохиолдлууд бол нэлээх бас гарч ирсэн. Тэгвэл миний харж байгаагаар бол манайхан хувь хүний мэдээллийг хамгаалах хууль захин хөгжлийн яам энэ төртэй болоод нэлээ энэ чиглэлээрээ хурдан хугацаанд бас ахиж байгаа юм санагдаж байгаа. Тийм. Nice. За окей. За тэгвэл чи түрүүнээс хойш нөгөө нэг ярианд одоо энэ чиглэлээр ч гэсэн өөрийнхөө төслийг хэрэгжүүлээ явж байгаа гэдгсэн. No code, low code гэж яг юу яриад байгаа. За миний ойлгож байгаа зөвөр нэрнээс нь харахад л ингээд кодны шаардлагагүйгээр ажилуулнаа л гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ талаар гоё тайлбарлал. За тэгээ. Энэ бас аюу сонирхолтой нөгөө нэг миний хамгийн ихний сонирхол стартап технологийн стартап байсан гэдэг 16 оноос хойшоо. Тэгэнгүүт тухайд болохоор
за нэг ап гаргаал те. Одоо Airbnb ч юм уу те. Facebook ч юм уу тэр ингээд амар мундаг дэлхийг эзэлсэн ийм бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн жишээг харж аглаа өө өстэй. Бид нар ч гэсэн ийм болж болох юм. Технологийн unicorn болъё гэж бас бодож ирсэн үеэсэн. Тэнгүүд тухайн үед яадаг байсан бэ гэхээр хин нэгэн хүн санаа одоо бизнесийн санаатай байлаа, стартапын санаатай байлаа гингүүд хэрвээ тэр санааныхаа эхний хувилбарыг харъя гэх юм бол заавал нэг инженер олдог те. Эсвэл өөрөө заавал ингээл хэдэн жилийг зарцуулаад нэг юм суурдаг те. Эсвэл ингээл нөгөө хөлсөөр хийлэгдэх ч гэдэм үү те. Тусдаа агентлаг энэ төр очиод. Тэнгүүд иймэрхүү ингээд айгу барьернууд байдаг гэсэн байхгүй. Тэнгүүд одоо болохлээрээ сүүлийн ялангуяа 5 жилийн хувьд айгу их технологиуд хөгжөөд одоо инженерийн тусламжгүйгээр эсвэл сайн инженерүүд бол илүү хурдан өөрийнхөө цагийг хэмнээд ямар нэгэн санааг бүтээгдэхүүн үйлчлэгээ болох хугацаа нь маш богино хэмэлцсэн. Тэгэнгүүт энэ дээр ашиглагдж байгаа төлүүдийг л no code low code гэж хэлээд байгаа. No code гэдэг нь болохоор огт код бичихгүйгээр урд нь бол код бичиж хийх байсан юмнуудыг хөгжүүлж байгаа хэлж байгаа. Low code нь болохоор бага хэмжээний өмнө нь одоо 5 жилийн өмнө 10 жилийн өмнө хийх байсан бол хэрэг хэмжээний код бичсэн. Тэрнийг одоо 10 дахин багасгаад ч юм уу тийм хэмжээний код бичээл яг ижилхэн үр дүнд хүрчдэг. Тэрнийг no code low code гэж хэлдэг. Окей. Тэгвэл энэ чиглэлээр гараж төсөл хийж байгаа тийм. Гараж төсөл яг одоогоор яг ямар явцтай явж байна? Тэрийг гоё чи тайлбарлавал. За тийм. Гасныхаа дунд. Гараж маань болохоор өнгөрсөн хавраас ер нь бол ихэлсэн төсөл. Яасан бэ гэхээр манай co-founder Ариун Заяа намайг бас гадаад тахад өөрөө Монголд байсан юм байна. Тамираагаас контакт авсан байсан. Нэрээ өөе ядэн штэ тий. Манай Ариун Заяа болохоор өөрөө боловсролын технологийн non-profit ажилладаг. Тэгж жагаад ямар ч над руу нэг мэйл ирсэн байхгүй өнгөрсөн аваар. Яасан гэсэн чинь ингээд би edtech ажилт юм аа ингээд юунд айгуу сонирхолтой, maker culture-тай амар сонирхолтой. Өөрөө бас би ингээд no code-ны bootcamp сайхан амрагцсан юм аа. Хэдүүлээ энийг Монголд дэлгэрүүлэх нэг юм хийл та гэсэн байхгүй. Тэнгүүд надад амар сонирхолтой санагдаад би чинь та хоёрыг холбоод өгсөн байхгүй ер нь бол. Төрсөөр төрлөө гэчээр. Тэгээд Ариун Заяатайгаа онлайнаар яриад бидний бас санаа айгу нэгдээд энэ нэг maker culture гэдэг одоо удахгүй ярина те. Maker culture гэдэг юмыг Монгол нэгдүгээрт хэрэгтэй мэн гэдэг дээр бүрэн санаа нэгдээд. Тэгснээр дараа нь болохоор бидний бас хийж болох юм айгу тийм сонирхолтой. Дахиад дээрэс нь бага ажилтай байж болох юм байна гэж бодоод. Тэгж жагаад нэг гараж гэдэг нэр үүсгээд бид хоёр дөнгөж эхэлж байсан. Тэгчээд өнгөрсөн намар Монголд ирчээд Ариун Заяатай уулзаад манай Айрин нас манай 3 үнсэн co-founder болж орж ирээ. Тэгээд бид 3 өнгөрсөн намар эхэлсэн юм төслөхгүй. За яадаг вэ гэхээр no code, low code, AI-ийн хэрэглээг Монголд ингээд нутагшуулах. Дахиад дээрэс нь maker culture гэдэг энийг Монголд нутагшуулах зорилготой юм community. Гараж гэдэг нэртэй. Ягаад гараж гэж нэрлсэн бэ гэхээр нөгөө стартапууд гаражаас эхэлдэг. Тэнгүүд ингээд айгуу тийм бага нөөцөөр их юмд хүрэх гэсэн тийм зорилгыг агуулсан. Дахиад дээрэс нь манай улсын хувьд ч гэсэн манай улс айгу бага нөөцтэй улс баадахгүй хүний хувьд ч юм уу, мөнгөний хувьд ч юм уу тэнгүүтээ тэрүүгээр одоо нөгөө баг чулуугаар их чулуу зогтдог. Тийм ингээд хүмүүсийг гаргаж ирэх зорилготой юм community үүсгэсэн. Нэг гараж гэж байгаа юм. За окей, сая тэгвэл maker culture гэдэг юм ярьлаа. За traditional яг tech startup-ууд байдаг. Одоо хоёулаа томьёод чанагдсан culture-аас яг юугаараа өөр юм те. Энэ maker culture гэдэг хизээс гараад ирээ ингээ яригддаг болчих. Тэр талаараа. Энэ талаараа баг 90-ад оноос хойшоогооч байсан баг. Тэнгүүд илүү нөгөө Америк, Европ төвтэй. Тэгээ бусад баг ихэнх юм ийм байдагчлан мөнгөтэй арай нэг соёлоор төрүүлж авч байгаа улсуудаас гаралтай ийм нэг соёл байсан. Тэнгүүд энэ соёл маань юу байсан бэ гэхээр maker space, fab lab гэх мэтлэн ингээд нөгөө нэг одоо CNC машин гэлээдэг штэ 3D принтер гэх мэтлэн ингээд хүн өөрийнхөө бит бүтээгдэхүүнийг гаргахад нь тусдаа бүх ингээ хэрэгслүүдийг нээлттэй спейс дээр тавиад хүмүүс гişүнчлэлтэй ирээд тэн дээр ингээ чөлөөтэй ажиллаад тестлээд те би жишээл юм гой цүнх хэмээрэж болно штэ. Тэнгүүдээ модон цүнх хэмээрэж болно штэ. Тэнгүүд тэрнийгээ модыгоо авчаад нөгөө нэг зороод зүсээд тэрийг ингээд одоо хүн болгон тусдаа авах амар үнэтэй штэ те. Тэнгүүд тэрнийг ингээд дунд нь шеэрлээд костыг нь багасгаад хүмүүст ингээд маш олон төрлийн бүтээгдэхүүн дээр ажиллах боломж олгож ирсэн тийм нэг концепт байсан. Одоо гэсэн байдаг. Тэнгүүд тэр нь болохоор яг 2010-ад оноос хойшоо илүү софтвер төвтэй болоод
бид нар ч юу амар бага костоор амар их мөнгө олдог бизнесүүд хийж болох юм байна штэ гэж нөгөө уламжлалт тех стартапын хувьд бол нөгөө VC мөнгөтэй venture capital-аас мөнгө аваад хэдэн раундын хөрөнгө оруулалт тусгаал тэр хөрөнгө оруулалтаа дуустал нь айгүй хүн хаяр хийж аваал те тэгж байгаа л тэгээ 5 6 жил ямар ч ашиггүй явж байгаа л дараа нь unicorn гинт болчихдаг те нэг тийм жишгээр явдаг байсныг сүргэж гарч ирсэн соёл нь maker culture. За ялангуяа indie maker culture. Тэр нь яадаг вэ гэхээр гав ганцаараа заяа. Гав ганц нөхдүүд явж байгаа. Тэнгүүтээ аль хэдийнэ байгаа аудиенстэй аль хэдийнэ байгаа өөрийнхөө нөөцийг ашиглангуудаа одоо тухайн санаагаа маш хурдан энэ хүнд хэрэгтэй мөг юм гэж туршдаг. За тэгчингүүтээ мөнгөө босгохдоо яах вэ гэхээр би ингээл хийж байгаа л хэрэгтэй мөг юм уу гэж хүмүүсээр туршуулахгүй заяа. Бараг ихэнхдээ урьдчилаад тэр хүмүүсээс захиалга нь авчна. Тэгэнгүүтээ тэр хүмүүсээс тэр бүтээгдэхүүнээ яаж хөгжүүлэх вэ санааг нь ав. Тэгээ тэрийг хөгжүүлчихнэ. Тий. Ингээд маш бага нөөцөөр маш их хэмжээний ажлыг одоо хийчдэг, маш их ашиг олох боломжтой ийм нэг технологийн стартап байгуулах соёлыг хэлээд байгаа maker culture гэдэг. Тэгмүүд энэ нас нөгөө Монголд амар тохиромжтой гэж хэлсэн нас юм учиртай. Хүн цөөхөлээ мөнгө баг тэгтээ их юм хийх их асуудал шийдэх шаардлага байгаа. Тэнгүүд нөгөө indie makers ялангуяа ганцаараа ингэж явж байгаа нөхдүүд болохоор яг өөрт нь тулгарч байгаа асуудлууд, яг гэрийнх нь тулгарч байгаа асуудлууд, яг өөрийнх нь community тулгарч байгаа асуудлуудыг айгүй хэр шийддэг. Тэнгүүд ингээл одоо хэдүүлээ онлайнаар те англиар ингээл янз бүрийн сервис хангах байждаг гэсэн тий. Бүр амар тодорхой айгүй ниш юм дээр ч гэсэн бүтээгдэхүүн хүмүүсээ байж л хэдэж шүү дээ. Жишээлбэл ингээл Google Sheet-ийг ашиглангуудаа вебсайт хийчих. Тэнгүүд sheet to code гэж байж байгаа байхгүй тий. Тэнгүүд ингээд айгүй их асуудлын шийдлийг бас энэ соёл гаргаж ирдэг учраас бид нар энийг Монголд бас оруулж ирээ гэдэг гараж эхэлсэн. Одоо тэгээ гаражтай холбоотой хэр хүн холбогдсон байна, хэдүүлээ болсон байна. Тэгээд эхний прожектууд нь гараад эхэлсэн байна уу? Гараж дээр болохоор бид хэд ингээд юу яаж явж байгаа илүү туршилтын зарчмаар явж байгаа яг бас maker culture-ийн үн цөсүүдийг оруулах гээд тэнгууд яаж байгаа вэ гэхээр бид хэд ингээд офлайн ивент хийгээд лонч хийжсэн. Тэнгууд тэн дээр юу байсан бэ гэхээр за ийм нэг соёл, ийм нэг концепт байна шүү. Манайхаа энийг ашиглаач. Дахиад дээрэс нь ийм олон гоё no code, low code AI төлөвлөлт гараад ирсэн байна шүү те. Энийг ашиглаад одоо өөрсдийнхөө санааг бодит болгоод үзээч те. Үгүй бид нар энэ сайтаа 7 өдрийн дотор хийсэн. Тэ ямар ч мөнгө ороогүй тэ тэгэхээр та нарт ямар нэг ингээд сэтгэлийг чинь заваагаад байгаа нэг асуудал байгаа л тэ жишээлбэл сөөхийн мөнгөний зарцуулалтыг тэ байраараа ингээд мэдчих чадахгүй юм бол сөөхийнхээ апыг хийчихлээ тэ энэ чинь 7 хоног л хэрэгтэй. What? Тэ 7 гэж 2 хоног ч юм тэ магадгүй ихний вершн дээр тэгж ирнэ бол сурталчилж эхэлсэн. Тэрнийхээ хүрээнд бол ингээд бид үнгүү контентууд энэ төр хийж байгаа. Ялангуяа хамгийн сүүлийн одоо цуврал контент болохоор maker stories гэдэг хамгийн ихэнд нь болохоор бидний бас томьёодоор хамт ажиллажсэн номоо яаж зөвлөх хүч гэдэг өөрийнхөө бизнесийг no code low code-аар хийдэг вэ гэдэг гоё стори орсон байж байгаа. Яг утгагүй December гэдэг одоо дизайнер студ яаж өөрсдийнхөө вебсайтыг no code-аар хийсэн бэ гэдэг нь орно. Гэт илүү community-га өсгөөд явж байгаа. Яг одоо бол манай community-д нэг хэдхэн зуун хүмүүс л байгаа даа. Тэгтээ бид энийг ерөөсөө баг гэлтгүй айл болох mainstream-д яаж оруулах вэ те? Яаж зөв аргачлалах вэ гэдгээр явж байна. Одоо өнөө маргаашгүй нэг техник төсөл байгаа. Энэ аль дээр бас амар сонирхолтой нэртэй Made in Garage гэдэг нэртэй. Яг уу гэхээр сарын дотор өөрийнхөө санааг бүтээгдэхүүн болох гэдэг ийм нэг одоо бид хэдтэй хамт оффислоод хамт яриад бид хэдээс шууд зөвлөгөө консалтинг аваад яг энэ төлөвийг сурмаар ангингууд бид нэр тэн дээр нь воркшоп явуулаад зочин одоо мекеруудыг урьж ас авчираад ийм нэг бүтэн сарын форматаар бас одоо community үүсгэх гэдэг санаачлал бас явж байгаа. Nice. За хоёлаа одоо дараагийнх дээр аймар чухал юм ярина. Одоо хоёлаа топик 3 руу гарч байна. Тийм. Энэ дээр хөвчлэн манай улс ер нь энэ техникийн чиглэлээр сүүлийн хэдэн жил агуу ярьж эхлэх боллоо тий. Маш том зүйлүүдийг хийх боллоо. Түрүүний шинэ Mongolia энэ төр гэж явж байна тий. Ер нь AI ер нь одоо бидний environment-д хэр сайн нөлөөлөд байгаа. Тэгээ дээрэс нь чиний хувьд бас нэг юу байгаа тий climate change-тэй холбоотой climate activist хүн шүү дээ. Энэ дээр гоё тайлбарлал. За энэ дээр бас миний санаа зовоож явдаг нэг зүйл яг
globally харах юм бол одоо дэлхийд яг AI-ийн судалгаа болон одоо инновацийг түлхэж явж байгаа хэдэн улс байгаа. Тэнгүүд тэрэнд нь бол хамгийн ихэнд явж байгаа хоёр нь Америк тэгээ Хятад хоёр нь л явж байгаа. Тэнгүүд эднэр яадаг вэ гэхээр хоорондоо амар өрсөлдөөнтэй маш бага одоо ингээл AI гингүүд нэг хэлний модель байлаа гэж бодъё заяа. Тэнгүүд хэлний боловсруулалтын чиглэлээр тухайн моделийн тухайн нэг хэмжигдэхүүний оноог нь жоохон ихсгэнд бол 0.1 оноогоор ихсгэнд бол маш их хэмжээний эрчим хүч зарцуулдаг. Маш их хэмжээний мөнгө зарцуулдаг. Маш их хэмжээний нөгөө нэг юуны одоо процессорын эрчим хүч дахиад ирсэн хөргөлтийн эрчим хүч те усны хэрэглэн тэр амар их байдаг. Тэнгүүд тэр бол миний ол санааг амар зовоод үзвэл. Гэхдээ энэ судалгаа жоохон докторжоод ирэхээр яг аль чиглэлээр илүү их мөнгө зарах хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгоод ирэхээр бол багасах байх гэж бодож байгаа. Тэнгүүд бидний одоо ялангуяа ингээд climate activist дахиад дээрэс нь AI инженер одоо судлаач болох байгаа хүний хувьд юу хийж болох вэ гингүүд гараад ирсэн байгаа модельүүдийг гараад ирсэн байгаа инновацуудыг яаж байгаль орчинд ээлжээр ашиглах вэ гэдэг ийм асуудлаас бол үүсээд Climate Change AI гэдэг компани байгуулсан. Тэнгүүд энэ маань болохоор бас андуурагдчих магадгүй Climate Change AI гэдэг яг судлаачдын үүсгэсэн community дэлхийд байдаг. Манайх болохоор яг Монгол бүртгэлтэй компанийн Climate Change AI. Тэнгүүд Монголын хувьд хүний нөөц амар багтаа жишээлбэл бид нар тэрбум мод тарих гээд явж байгаа шүү дээ. Тэнгүүд тэн дээр ойн одоо зураглалыг ингэж гаргадаг map хийдэг инженер Монголд одоо төрд ажиллаж байгаа юм бол 2 хүн үлдсэн байна гэж байгаа аахгүй жишээлбэл. Тэнгүүд тэр хүмүүсийн цагийг яаж хэмнэх вэ? Дараагийнх нь одоо хүний нөөцийн нэг эргэлт орж ирж шүү дээ. Тэр хүртэл яаж тэр хүмүүсийг илүү үр бүтээлтэй байлгах вэ? Ажлыг амар байлгах уу гингүүд AI ашиглах боломжтой болчиход байгаа. Жишээлбэл би тэгээд өнгөрсөн жил нэг санаачлаг гаргаад бас нэг төсөлд дунд чат хүртэл тэнцээ тэгээд тэрнээс цаашаа явж чаддаг нэг төсөл байгаа. Монгол сансрын зургийг аваад хичэнгүүтээ сансрын зургийг нөгөө амар үнэтэй одоо planet.com ч юм уу тэндээс авахгүйгээр хятадын нөгөө айгүйх орбит одоо айгүйх тойрдог те сателлитаас аваад зургуудыг нь авчиж байгаа. Тэнгүүд тэрийг болохоор нөгөө Төв Азийн улсууд айгүйх бас аваад байгаа байхгүй. Тэнгүүд бид нартай коста ширлээд хэдүүлээ энэ те Төв Азиагаа тойрсон, Хятадыг тойрсон, Монголыг тойрсон зургууд авчил та. Оросыг тойрсон те. За гэж чаа. Тэгчингүүтээ яг хөө гэхлээр бид нар нэг нөгөө зурган дээр ажилладаг компьютер вижны модель сургаад Монголын ойг ингээд нөгөө сегментлээд жижиг хэсгээр нь ихтэй бол 50га, багадаа бол бүр ингээд 3-аас 6гаар жижигхэн. За энэ бол энэ ойн одоо зурвас хийх хязгаар юм байна. Энэ хэсэгт өвчлсөн ой байна. Энэ хэсэгт бол шавжинд идэгцэн ой. Энэ хэсэгт эрүүл одоо хушин ой ч гэдэг юм уу тий. Гэх байдлаар ангилаад тэгэх юм бол нөгөө нэг ой инженерүүдийн маань ажлыг 40% тий 40-60% хэмнэх боломжтой байгаа байхгүй. Тэнгүүд гих мэтлэн байдлаар ингээд аль хэдийнэ боловсроод гарсан байгаа инновацийг бид нар байгаль орчиндөө ээлтэй дахиад дээрэс нь Монголын ингээд том төслүүдийг дэмжих байдлаар хийх айгүйх боломж байгаа даа. Тэнгүүд энэ талаар манай улсаас өөрөө яг энэ чиглэлээр яг юу холбогдд юм үнэхээр энэ чиглэлээр гаргалгаа хайж гин үү? Чамд ямар санагдчих? Яг одоо болвол AI-г оруулж ирж байгаа юм ерөөсөө харагдахгүй. Бид нар яг энэ салбарт нь ажиллаж байгаагийн хувьд сүүлийн 4 жил ингээ харж байхад манайх цахимжих одоо хөдөлгөөнийг бол нэлийн хилээ те датануудаа онлайнаар байршуулж байна те одоо флашаар зөхгүй болсон цаасаар зөхгүй болсон те тэр л амар сайн хэрэг. Нөгөө нэг одоо мал аж ахуйн салбарч гэдэг юм ойн салбарч гэдэг юм уу яг ингээд хүн хэрглэж болдог. Дотор нь ажиллаж байгаа хүмүүс хэрглэж болдог. Иргэд хэрглэж болдог. Мэдээллийн систем болвол яг AI-аас одоохондоо бол илүү чухал байгаа. Тэгэхээр тэрийгэ шийдчих юм бол дараагийн AI-ийн интеграцууд те тэр бол орох бүрэн боломжтой гэж боддог. Жишээлбэл одоо сумын ой инженерүүд датагаа яаж явуулдаг. Одоо жишээл тухайн нэг өөрийнхөө хариуцж авсан ой дээр тоолох гэж байгаа ч жишээл алган тоолох гэж байгаа. Тэгчингүүдээ тэрийгэ буцаагаад явуулгаа ямаргаа ч юм уу явуулахдаа бол флашаар явуулдаг тийм байсан гэж аахгүй те. Тэнгүүд эхний ээлжинд бид нээр амар ингээл гялтганж тэг гэрэлцэн AI-г гэхээс илүүтэй ямар ч гэсэн хүн ашиглаж болохоор зорилгондоо хүрдэг тийм технологи одоо зүгээр мэдээллийн технологиудыг хөгжүүлчих хэрэгтэй юм санагдаад байна. Тэр нь гэхдээ хэр амарх юм? Одоо хийхэд амар амарх. Тэгвэл одоо энэ подкастыг манайхыг бас аяга олон үздэг юм аа. Амар болно. Гэтэ ер нь хүмүүс нь хэрвээ холбоотой хүмүүс үзэж явах юм бол энэ дээр болон гас шийдэл гаргалгааг нь бол манай гэрлээд бол харагдаж байгаа юм байна тий. Тэрэн дээр нь холбоотой ядаж нэг уулзаад тий ямар гаргалгаа байгаа гэдэг дээр нь ярихад бол манай гэрлийн мэн зүгээс бол яг
дуртай хүлээж авах нь шүү. Энэ дээр бас нөгөө амархан гэд хэлсэн дээр би дахиад нэг тайлбар хэлье. Яг салбарын нь юу гэж хэлсэн бэ гэхлээр одоо нөгөө мэдээллийн технологийн мэдээллийн системийнх нь ялангуяа бүр шаардлага нь энэ гарсан. Зүгээр тэрэнд ингээд төсөөлөх юу байхгүй да, санхүү байхгүй да, төсөв байхгүй да. Нэгдүгээр нөгөө талд болохоор нөгөө сум дотонд байдаг инженерүүдэд зориулж тэрийг сурах те тренинг, adoption хамгийн хүнд юм бэлээ л дээ. Яг мэдээллийн технологи нь аюу амархан. Тэ чич биж байгаа тийм үү. Тэгвэл яг хүнд яаж хэрэглүүлэх вэ? Яаж хүнд хүрэх үү? Яг зориултаар нь ашиглах үү гэдэг дээр нь л асуудал байгаа байл. Окей. За хүрээлэн борчин climate change-тэй холбоотой юм байна. За climate change дээр яг шууд ингэж дуусгахгүйгээр за окей ингээд өөр ямар нэгэн бас шийдлүүд байна уу те. Зөвхөн тэрнээс гадна өөр яг чамд харагдаж байгаа ийм зүйлийг оруулаад жижигхэн ч гэсэн хамаагүй импактфул тийм зүйл байна уу? Бид нэр өнгөрсөн жил нэг пропозалаас бичсэн. Одоо ингээд бидний энэ бичээд байгаа пропозалууд бол одоохондоо яг хэрэглээг олоог байгаа. Тэгэхээр нэгдүгээр жоохон үнэтэй эхлэхэд хоёрдугаар болохоор яг нөгөө нэг яг зөв кейсээ бас бид нэр фит хийж олж чадахгүй л байгаа юм. Гэхдээ бас ингээд алдаанаасаа ч ихсэн сурдаг юм чинь ингээд. Гэхдээ бидний өнгөрсөн жил тодорхойлсон тэр кейс амар сонирхолтойсэн байхгүй. Яасан гэхэлэр Англид төвтэй Америкт тийм нөгөө нэг нарны цахилгаан станцын парк байгуулдаг компанисэн байхгүй. Тэнгүүд тэр нь яадаг гэхээр ингээд газруудаа амар сайн судлаад за ингээд мужийн хуйлууд байгаа те дөрмөд байгаа хаана газар зарж байна хаана нарны нэрэг айгуу сайн байдیں۔ Те юу явж байна нөгөө нэг төв цахилгааны шугам тэр газраар дайрж байна уу гэх мэтлэн ингээд нэг 20 гаруй метриктэй тэр 20 гаруй метрикт нийцэх хамгийн зөв газрыг нь сонгоход тэрийг бүгдийг нь ганц хүмүүсээ 10-аад хүнтэй баг л хийдэг гэсэн маахгүй амар хачаалтай гараар хийдэг. Тэнгүүд тэрний тэн дээр хүний гаргаж исэн ажлын цагийн бараг 60%-ийг нь ч юм уу те юу одоо бүх багийн те энийг судалдаг яг багийн гэсэн үг шүү дээ. Тэнгүүд 60%-ийг нь бол AI-аар бас шийдэх боломжтой. Яах вэ гэхлээр одоо жишээлбэл 2 мууж байлаа гэж үү те. Энэ 2 муужаас бид нар бол ийм 5 нь бол яг hard metric те. За заавал юуныхан дагуу бид нар нөгөө тухайн газар дотор үндсэн цахилгааны шугам нь явах хэвээр, усны их өсөр байх хэвээр, одоо өөр юу ч гэдгийг те нарны PV-гийн чадал нь бол тэдэстэй шахах хэвээр гэдэг. Энэ үндсэн тавыг нь болохоор бид нэр те нөхцөл байдлаасаа шалтгаалаад бодолцож үзэж болно, уян хатан байна гэдэг тэр метрикуудыг оруулчингууд хүмүүстэй тухайн нэг 2 мужтойгоо 5 газрыг гаргаад ирдэг байх юм бол хүмүүсийн цагийг амар хэмжиж авахгүй. Тэнгүүд яах вэ гэхээр тэр маш их хэмжээний те сар болгонд бараг солигдож байгаа тэр мужуудын болон тухайн нөгөө нэг тавнуудын те хууль тэр текстүүдийг боловсруулна. Тэгчингүүтээ нөгөө баахан газрын зарууд байгаас шүү дээ. Энэ эсвэл бэлэн төсөлч гэдэг юм уу те аль хэдийн парк суулгацсан. Тэнгүүд тэндээс ингээд газрын заруудыг харж агаад яг энэ метрик тохиромжтой байна уугүй юу гэдгийг нь анализгээ гаргаад ирнэ. Тэгчингүүтээ энэ дундаасаа нөгөө нэг хүмүүсийн оруулсан 5 метрикээс харж агаад энэ хамгийн оновчтой 10 газар юм байна гэж гаргаж ирэх. Энэ бол AI нэмхэн жоохон софтвер инженеринг орчих байхгүй. Ингээл болчихно гэсэн. Тэнгүүд гих мэтлэн ингээд амар олон хэрэглээ бол байгаад байгаа юм билээ. Тэгээд бид нэг ирэх 5 жилдээ л очих болох болоо гэж бодод байна. Одоо алдаж аваад явчихлаа. За тэгвэл окей. Монголд одоо тэгвэл яг энэ чи түрүүн хэлсэн те AI-аас төрүүлээд эхлээд иймэрхүү нөгөө нэг зүйлүүдийг хийчмээр байна гэд. Тэгвэл ирээдүйд ер нь зүгээр Монголд яг ямар байдлаар AI орж ирээд манай төр ер нь яг юу яаж ашиглаад те жишээл Mongolia яаж өөрчлөгдвөл одоо чамд илүү импакт өндөртэй байхаар харагдаад байна. За юу ямар ч байсан өмнө нь бол ингээд бид нар яг бичилж очиод үйлчлэгээ авчдаг байсан тийм. Тэнгүүт тэр үйлчлэгээнүүдийг ихэнхийг нь цахимжуулсан. Тэр нь бол амар байгаа. Бид нар бол одоо нөгөө гэрэг киоск дээр ч юм уу те очиод ингээл лавлгаа авах. Тэрмэр бол үнэхээр амар таашаалтай зүйл өстэй те. Йоо бид нартэй өмнө нь хэр удаан хүлээж хідэн те юмэг ингээд тооцоолон бодчихж өмнө нь тэр лавлгааг авдаг гэсэн. Одоо бол зүгээр за киоск дээр хэр очирлах вэ? Миний надад хамгийн ойрхон киоск байл гэдэг болсон шүү дээ. Зүгээр дугаар мугаар л аваад суучих те. Нөгөө талаар болохоор одоо миний яг өөрийн хувьдаа авсан ганц 2 сервис дээр ямар асуудлууд гарсан гэхээр очиж авах үйлчлэгнээсээ жоохон их юм болсон.
тийм тохиолдлууд бол гарсан юм Монголиа бизнесийг ашиглахад. Тэнгүү тэрийг яасан бэ гэхээр идэвхтэйгээр би бичээд бүр ингээд нөгөө хүмүүсийг залхатлан заяа. За энэ чинь ингээд Nginx серверэнд байхгүй болсон унтсан байна. Тэгэнгүүт ингээд хүмүүс өөрсдийнхөө онлайнаар авсан үйлчлэгээний нөгөө баталгаажуулдаг PDF байдаг шүү дээ. Тэрийг нь уншиж таалцсан байна гээл нэг хэлж байгаа. Тэгчээл дахиад дээрэс нь энэ чинь офлайнаар хийж болдог байсан юмыг захимжуулчингууд онлайнаар хийж болохоо болцсон зарим байгаа байхгүй. Ингэж болохгүй гээл амар заргалдаа саналаа явуулаад тэрний хүчинд бол яг миний өөрийн гаргаж тавьсан саналууд бүгд тэрийг шийдэгцэн. Тэнгүүд нэгдүгээрт бол энэ одоо асуудал янз бүрийн асуудал байна шүү дээ. Тэрийг ойлгоод одоо яаралтай сайн одоо шийдвэрлэдэг энэ механизмыг аягүй сайжруулах хэрэгтэй. Нөгөө талаас яах гэж захимжуулж байгаа гэдэг амар сайн бодох хэрэгтэй. Өмнө нь захимжуулахаас өмнө ямар процесс байсан? Захимжуулсны дараа ядаж тэр процессоос жоохон ч гэсэн амархан болцсон шүү дээ. Тэгэхээр тэрийг амар бодох хэрэгтэй. Буюу хүн төвтэй яг нөгөө нэг ийм Mongolia бизнес жишнээ төрийн үйлчлэгч гэсэн нөгөө талдаа хүн хэрэглэдэг бүтээгдэхүүн. Тэнгүүд нэг одоо магадгүй бүтээгдэхүүний менежерүүдийн оронтой жоохон олон болох хэрэгтэй ч гэдэг юм уу те хэрэглэгчдээс ингээ байнга судалгаа хийж агаад шинээр одоо үйлчлэгээ нэвтрүүлэх болгондоо тэрийг тестлээд сайжруулдаг. Ягаад тэгэхээр манайханд нэг сайжруулах чадал нь байгаад байгаа. Тэгээд дахиад дээрэс нөгөө улс төрийн political will нь байгаад байна тий. Ард түмэн шаардж байгаа учраас хүмүүс л энийг захимжуулахаас өөр аргагүй. Нөгөө талд болохоор за алдаа дутагдал гарсан ч гэсэн тэрнийг авдаг тэр нөгөө сайжруулдаг механизмаа яг үргэлжлүүлэн сайн байлгуулж. Чи хүсэлт явуулсан чинь хэр удсан? Юу яасан? Хуулийн хугацаа нь болохоор баг 7 хоногийн дотор хариулах хэрэгтэй гэдэг лөө. Тэнгүүд би мэйл явуулаад үлдээ чинь эсвэл нөгөө нэг чатаар явуулаад үлдээ чинь эсвэл хуцаар яриад хэлчингүүд 7 хоногийн дотор заавал хариулдаг. Тэгтээ тэгж бол хурдан шийдэгдэх байгаа. Тэгтээ 7 хоногийн дотор бол ямар ч хэсэн миний саналыг сонссон байна гэдэг имэждэг. Яаж шийдвэрлэх гэж байгаа төлөвлөгөөгөө хэлчихдэг. Тэгэхээр бас аюу дагуу байгаад байгаа. Тэгтээ манай үнэхээр ингээд нөгөө нэг төрийн үйлчлэгээ ялангуяа маш олон хүнд хүрч байгаа тийм. Манай усын 3 сая хүнд хүрч байгаа үйлчлэгээнүүдийг хүн төвтэй хийх хэрэгтэй байна гэдэг энэ бол миний яг өөрийн хувийн санал байгаа шүү. Окей. За тэгвэл AI орж ирээд Монголд одоо яг сайжруулах шууд энэ дээр ийм амар том импакт гаргаж болохоор байна гэж чиний харж байгаа юм юу вэ? Ирээдүйд ороод ирчээсэ. Иймэрхүү зүйл дээр ийм шийдлүүд ашиглачаасаа гэдэг юм дээр. За мэдээллийн хүрэлцээтэй байдлыг бол AI ихсгэх боломжтой юм санагдаад байна. Яагаад тэгэхээр манай хэл өөрөө болохоор нөгөө low resource language-ийн төрөлд ордог. Буюу цөөхөн хүн ярьдаг, цөөхөн хэмжээний одоо цөөхөн гэхээс илүүтэйгээр нөгөө эзлэхүүнээр нь ярих юм бол айгүй бага байхгүй. Одоо англи те, орс, франц, араб ч юм уу те энэ хэлүүд бол харьцангуй бас их байгаад байгаа хятад те. Тэгэнгүүт олон хүн ярьдаг учраас энэ дээр байдаг датанууд амар их байдаг. Тэгэнгүүт AI нэлээд сайн ажилладаг. Модельүүд нэлээд сайн ажилладаг. Илүү их сурах дататай те. Тэгэнгүүт монгол хэлний хувьд болохоор яг жоохон хэцүү байгаад байгаа байхгүй юу? Дата нь айгу баг датан дээр сургангууд модельийнх нь гүйцэтгэл нь айгу муу болж таарад идэг. Тэнгүүд энэ хэлний асуудлыг хин нэгэн яг одоо бол бүрэн шийдсэн гэж хэлэхгүй. Гэхдээ одоо англи-тай адилхан бусад ингээд айгүй их ресурстай хэлнүүд байгаа штэ. Тэр хэлнээс англи хэл рүү найдвартай орчуулга хийгдэг болчихвол юм бол бид нэр дэлхийн мэдээлэлээс хоцрохгүй болчихлоо. Ханд те. Шууд за англиас монгол руу асуудалгүй шууд асуудал ядч багтай тий. Орчуулдаг болно гэдэг чинь өөрөө амар том эхний бүр ингээ суур амар том суур айгуу том суур болчиход байгаа хгүй. Тэгчээ тэрнийг бас хүмүүс айгуу сайн ойлгож юу авах хэрэгтэй. Одоо хэрэглэх хэрэгтэй идэвхтэйгээр те за бид нар чинь ингээд мэдээлэлээс ер нь хоцрохгүй тулд ингээд өөр дэлхийн хэлүүдээс л ер нь бол орчуулах юм байна. Тэхийн тулд бид нарт бас ямар бидний хэрэглэгчийн зүгээс ямар дата өгөх хэрэгтэй лээ. Тэ хинтээ хамтарч ажиллаж болох үлээ те. Би бол одоо зарим нэг орчуулгуудыг энэ хянаад ч гэдэг юм уу эсвэл зарим нэг гадаад одоо контент үзэж байхдаа давхар орчуулгын хянаад тэнээр бас би дата өгж болмоор шүү дээ. Тийм бас харилцан ингээд чинь бараг улстай амар том нэмэртэй юм хийгээд. Яг хэлэндээ те. Тэнгүүд энд бас нөгөө хэлний империализм энэ төр гэдээ байгаа байхгүй юу. Одоо амар их ресурстай хэлнүүд буюу трейд хэл болсон те бүр ингээд бизнес явуулдаг ажил хэргийн хэл болсон энэ хэлнүүд одоо юу байгаад байгаа байхгүй юу. Бусад жижигхэн бага ресурстай хэлүүдийг дарамтлаад байгаа байхгүй. Манай хэлийг сур үгүй бол чи дэлхийн мэдээлэлс хоцорлоо. Тэнгүүтээ тэрийг бас бид нэр ингээд амар анхаарч бодох хэрэгтэй. Хэлээ алдаж болохгүй гадаад хэл сурах хэрэгтэй. Дахиад дээрэс нь энэ хоёрыг тэгвэл бас хөрвүүлдэг технологиг дэмжих хэрэгтэй. Энэ дээр би чамаас яг нэг юм асуултсан заяа. Одоо энэ ингээд хэлний одоо энэ ингээд Монгол улсад баг амар хэрэгтэй одоо
сая шийдэл байх хэрэгтэй гэдгийг хоёул ярьлаа шүү дээ. Энэ дээр яг хоо ингээд юм хийгээ явж байгааг Монгол компаниуд айгүй олон байгаа гэж би харж байна. Эднэр харин яг яаж яваасаа гэж чи хүсч. Одоо жишээлбэл ингээд нэг тодорхой төвшөнд ингээд хөгжүүлсээр байгаад өөрсдийн гэсэн зүйлийгээ гаргаад авчлаа. Тэгснээ тэрийгээ шууд ингээд төлбөртэй гаргаад ирчихдэг ч юм уу те. Эсвэл энэ ингээд community байдлаар ингээд явах хэрэгтэй юм. Одоо би нэг зүгээр жишээ ингээд харахад одоо ингээд OpenAI интерн бол одоо ингээд өөрсдийнхөө ингээд шийдлээ гаргаж ирсэн ингээд төлбөртэй subscription байдлаар ингээд цацж чинь эсрэгээрээ арай өөр нэг stable diffusion гэдэг нь илүү community байдлаар үнэгүй тэгээд дундын хөгжүүлэлт хийгдээд илүү хурдан яваад байгаа жишээ харагдаад байна тий. Чинийх дээр яг аль шийдэл нь эхний ээлж надад Монголд байгаасаа энэ чиглэлээр яваасаа гэж юу н харж байна. Бас айгүй сонирхолтой юм байна. Ягаад тэгэхээр одоо энэ чиглэлээр одоо хамгийн түрүүнд бас хамгийн хүмүүсийн анхаарлыг татчаа гэсэн утгаараа хэлэн дээр AI-г ашиглах кейсүүд бол Монголд хамгийн их байгаа. Түгээмэл яг AI-ийн ашиглах хэрэглэн дээр тэгэнгүүт одоо бидний хамгийн сайн мэдгээр бол Чимээгээ байна. Тэ тэднийх бол яг хэл дээр судалгаанд суурилсан инновацуудыг аявуух гаргаад явж байгаа. Дахиад дээрэс нь миний мэдгээр бол манай Эрхмах Томьёо хамт ажиллаж Эрхмахс аягүй гой юмнууд хийж байгаа. Ялангуяа миний санийс орчуулах дээр дахиад дээрэс нь Эртэж гээд манай Ариун Заяагийн бас төрийн бас агуулга бол яг ингээд дэлхийн мэдээллийг яаж Монгол хүнд өгөх вэ? Дахиад дээрэс нь яаж монголчуудаар илүү их дата генерат хийлгүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байгаа. Тэгэнгүүт надад харагдж байгаа юм нь болохоор цөөхөн байхгүй. Амар цөөхөн ингээд хичнээн бидний харж байгаа бидний мэдж байгаа хүмүүс энийг хийгээд байгаа ч гэсэн амар цөөхөн. Одоо бид нэр өөрчлөлт авчрах хэмжээний дахиад дээрс нь хэлээ ингээд одоо англи хэлтэй зэрэгцүүлээд те AI хөгжүүлээд явхад бол тэр хэмжээнд авчруулахад аягүй хэцүү болчиход байгаа хгүй. Тэнгүүд хамтрах хэрэгтэй. Нээлттэй байдлыг те нөгөө нэг open source байдлыг амар дэмжих хэрэгтэй. Гэхдээ мэдээж нөгөө нэг одоо бизнесийн нууц ч гэдэг юм те бизнес үүсгэх боломж бол байх хэвээр. Тэгээд бизнес үүсгэх хэвээр үүсгэгч байх. Гэхдээ ихэнх нөгөө нэг суур судалгаанууд нь нээлттэй байж ах юм бол дахиад дээрэс нь тэрийг нэг л газар гаргаад тавиад идэг ш те инженерүүд оролцоо, дата инженерүүд оролцоод, датагаа өгмөр байгаа зүгээр хувь хүмүүс иргэд оролцоод тэгээд бид нар ингээм хамтарч явахгүй болвол бид нар ингээл хэдэн тийшээ харж те төчгөнсээр байж тал аль хэдийнэ гадаадын бас юмуд ороод ирсэн байгаа шүү дээ AI enter те тэгмүү тэр бол жоохон аюултай байхгүй те нөгөө нэг би нэг хүний яриа сонсч байсан. Франц хэл юу гэлээ? Францад тэр хүн очсон юм байна л та. Тэгсэн жил нөгөө нэг Францууд ингээл бид нар л агуу үнцтэй ингээл тэгээд тэгсэн чинь тэр хүн юу гэж хэлсэн бэ гэдгсэн чинь та нар одоо ингээд хажуу талын байрныхаа Франц хүнд хүрэхийн тулд Facebook гээд хаас Америкийн компанид мөнгө төлдөг өстэй гэлээ шүү дээ. Тэгээд ингээд нэрээ бодсон чинь нэрэл тийм байгаа хөх те зүгээр ажидлынхаа байрны нэг Франц хүнд мэдээлэл хүрэхийн тулд Facebook-д мөнгө төлж шүү дээ. Яг тийм. Тэгэхээр одоо хувь хүмүүсийн зүгээс болон за байгууллагын зүгээс бол хамтарч ажиллах хэрэгтэй. Коста шеэрлэх хэрэгтэй. Одоо зарим нь бол датаг нь хариуцаад дундаа хэрэгэлдэг. Гэхдээ зөвшөөрөл мэдээж авах хэрэгтэй. Зарим нь бол процессингийн тэ хариуцаад дундаа хэрэгэлдэг. Иргэдэн нь болохоор өөртөө бас нөгөө яг ижлэхэн төрлийн үйлчлэгийг яг ижлэхэн байдлаар авах гэж байгаа бол Монгол компанидаа мөнгө өгчээ. Монгол хүмүүстээ мөнгө өгчээ. Тэгэхгүй бол монгол хэлний төлөө монгол хэлийг англи руу орчуулах, англиг монгол руу орчуулахын төлөө хин ч юу ч хийхгүй. Тэднэрт ямар ч тийм нөгөө сонирхол байхгүй шүү дээ. Ашиг байхгүй учраас. Тэгэхээр маа зах зээлийг хараад угаасаа амар яадаг хөө. Гэлээ. За. Окей. Хоёул тэгвэл одоо төгсгөлийн асуулт. Манай гэрлэгийн маань хувьд одоо дараагийн зорилго нь юу вэ? Тэ одоо ямар тач ингээл алдаж байгаа бол туршаал бүх юмудаа ингээл эхлүүлээ явж байгаад миний зүгээс бол аюу их баяртай байна. Дараагийн гэрлэгийн маань зорилго юу вэ? Гараж дээр бас дараагийн зүйлийг нь чи бас юу гэж харж байна? Окей. За дахиад намайг подкастнда урьж оролцуулсан амар их баярлалаа. Би бас ингээд нөгөө өөрөө сурсан технологич учраас айгүй тийм нөгөө нэг комплекстай бас явдаг байсан байх гэдгээ бэлж захтаа л ойлголоо. Тэнгүүд бол өөрөө сурсан ч гэсэн технологиг ашиглаад технологи бүтээгээд явах бол бүрэн боломжтой юм гэдгийг одоо тэ подкастыг сонсож байгаа хүмүүст хэлчихье. Технологи гэдэг маань бол хүний амьдралыг дэвшлүүлэхдээ одоо ямар нэгэн pain level багасгаад gain level ихсгэл зорилготой тэ технологиг зөвхөн технологийн төлөө
сурдаггүй, технологийн төлөө хөгжүүлдэггүй AI-г ч гэсэн тий AI-г оруулаад. Тэгэхээр бол аюу тийм хүнлэг технологиг хүнлэгээр ашигладаг тийм нийгмийг бас би бүтээлцэхээр идэвхтэй одоо насан туршдаа бол ажиллана гэж бодож байна. Тэгэхээр дээрс нас би яг одоо оролт гаралтгүй технологийн хүн болсон юм байна гэдгийг ойлголоо. Тэгээд яг өнөөдөр ярьсан юмнууд дээр болохоор AI болон гараж хоёр дээр яах ирээдүйн төлөвлөгөөнүүдэд тавчхан ярьчих. AI-ийн хувьд бол би ямар ч байсан диссертац хамгаална. Миний эрдмийн ажил болохоор нөгөө climate change AI дээр хэвлэгдэж байгаа бүх эрдмийн бүтээлүүдийг нийлүүлээд нэг одоо судлаачид энгийн эргээд компаниуд байгууллагууд харж олдог тийм нэг портал үүсгэх байгаа даа. Тэгчмүүдээ тэрийг болохоор чанараар нь ялгаад хамгийн сайныг түрүүнд нь харуулах дахиад дээрээс нь дундаас нь нөгөө нэг cross reference хийнэ гэж байгаа даа. Тэнгүүд тэрийг болохоор одоо жишээлбэл Кения улсад Кен улсад AI-г ашиглаад сэргээгт хэрчим хүчээр ийм кейс дээр ашиглаж байна. Энийг магадгүй Уругвайд ашиглах боломжтой байж магадгүй гэдэг энэ одоо процессингийг хийдэг ийм нэг энжин байгуулах гэдэг. Энэ бол яг миний судалгааны ажил байгаа да. Энийг эх жилийн үдийд бол би бараг бичээд босох хэрэгтэй. Ийм биш тий. Одоо ингээд шууд ингээд нэг юм одоо за би нөгөө хуулийнхаа юугаар л жишээ авчих. Legal data руу гэл орохоор ингээд хүн болгон судалгааны ажил ингээд бичсэн байдаг хөх тий. За энэ сэдвэр гээд амар ерөнхий сэдвэр би хайлт хийгээд бичсэн хүн байна уу гэж хайдаг байсан чинь одоо зүгээр шууд хүсэж байгаа юмаа бичгэд cross reference хийгээд миний яг хүсэж байгаа юмыг бүх судалгааны ажил дотроос гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ. Яг тийм. Энэний үнцэг болохоор өнгөрсөн жил би нэг жоохон тавиад юу яасан байгаа. Archive гэдэг нөгөө яг хэвлэгдээгүй ч гэсэн бүх пейперийнхаа нөгөө юуг нь драфтыг нь оруулдаг engine байгаа. Google Research байгаа. Google Scholar байгаа. ResearchGate байгаа. Academia байгаа. Гэт нэг юм 5 нөгөө Springer гэдэг асаа. Тэгээ ийм 5 эрдмийн ажлуудын цуглуулдаг газруудаас бол байнгын дата авдаг бол болгоцсон. Одоо зүгээр тэлдэр нь тэгээд зүгээр шууд өөрсдийнхөө юу өгчөж байгаа юм уу тий? Тийм. Яг энэ дээр бол яг жоохон ингэ нөгөө боловсруулалт бол хийж байгаа. Ялангуяа Springer эдэд бол би сургуулийнхаа аксессаар ордیں۔ Тэнгүүд одоо л тийм энийг арай нөгөө нэг одоо англиг нь оруулж ирнэ cross reference-ыг нь ялангуяа хүний input-тэйгээр яаж хийх вэ? Цаана нэг модель бол сураад баяжаад юм. Гэхдээ хүний input бол номер 1 чухал байх учраас энийг яаж хийх вэ? Энийн интерфейсийг яаж хийх вэ? Датаг одоо датан дээр нь ямар аргачлал ашиглах уу? Боловсруулалт дээр нь ямар одоо тэгээ юу хийх үү? Дахиад дээрэс нь ямар модель яаж сурах уу? Эдэр гэдэг дээр бол би нэмэлт судалгаа хийх хэрэгтэй. Ягаад гэвэл би нэг жил юу атсан чөлөө авсан байгаа. Тэнгүүд тэр хоорондоо нөгөө модельуд чи яваад өгсөн мааштай би хоцорсон ойлгомжтой. Зөвхөн хэр хоцорсон бэ гэдэг дээр яг эх сараас би яг ажиллаж эхлэхээр байгаа. За нэгдүгээр энэ юм байна. Хоёрдугаар талаараа гаражийн хувьд нөгөө Монголд бас яг community тэгээ ялангуяа зөвхөн техийн хүмүүс шүү дээ. Техийн хүмүүсийг оруулаад өөрсдийнхөө бизнесийн санааг боцолгомоор байгаа энэ хүмүүстэй community үүсгэж болд юм уу? Яаж үүсгэх вэ гэдэг дээр айгүйх суралцах санаа агаад байна. Тэгээ дахиад болохоор илүү нөгөө онлайнаар ажиллаж болдог ийм community-г суурийг нь тавьчаал. Тэгээд одоо хөгжүүлээд Монголын хүн болгон өөрсдөө тулгарч байгаа асуудлуудыг шийддэг. Технологи ашиглаагүй шийддэг. Дахиад дээрэс нь ямар нэгэн мэдээллийг ямар нэгэн төлөвийг ханаас олохоо мэддэг. Тийм ингээд нөгөө мундаг чадварлаг хүмүүс болох дээр бас яаж хувь нэмрээ оруулж болох вэ гэдэг дээр л ажиллая гэж бодож байна. Энд дээр ч гэсэн хүмүүстэй хамтрахад бол хэдлэг юм надад мэддэг. Yes, бүрэн нэлээд байгууллагууд бас байж болно Одоо дотоод ажилчдынхаа болон багуудынхаа үр бүтээмжийг дэвшүүлэх дээр яаж одоогийн гарч ирээд байгаа одоо өмнө нь хүнд байсан одоо амар болсон төлөвүүдийг ашиглаж болох юм уу Ер нь бол бүх талаар хамтрахад нэлээд түрүүний хэлсэн хамгийн анх хэлсэн нөгөө хамгийн Green.climate гэдэг climate change-ийн чиглэлээр ч болно. Climate change AI гэдэг AI энэ хоёрыг оруулсан ч болно. Эсвэл garage community гэдэг no code low code AI энэ бүх чиглэлээр бол хамтарч ажиллах бүрэн нээлттэй бас хамтарч ажиллаад явж байгаа. Окей. Nice. За гэрлэг минут өөр дутуу үлдээсэн зүйл байна. Чухал зүйл байна. Би нэгэнд одоо гэрлэх авчирсныхаа бүх юм яриулчих байна. Тийм. Өөр бодож исэн яри гэж яагаад яриаггүй үлдсэн ойлголт байна уу? Хэрэгтэй. Юу гэж бодоглаа нөгөө нэг одоо бид нарт Монголд байгаа залуу хүмүүсийн хувьд бол айгүй асуудал шийдэгчд байх ёстой юм байна л гэж бодогдоод байгаа. Одоо ингээд за одоо замын төвжил инглиш гэдэг юм те ямар нэгэн асуудал төр гомдлоо суух гэхээс илүүтэйгээр
тэр юмыг хийж байгаа шийдэж байгаа хүнийг нэгдүгээр дэмжиж болно шүү дээ. Хамгийн эхлээд дахиад дээрэс нь өөртөө одоо өргөх бичиг петишн энэ төр ч юм уу те үүсгэж болно. Эсвэл бүр яг гардаад те өөрийнхөө түрүүний нэг өсөхийн апаа хийхээс ахуулаад шийдэх айгу боломжууд гараад ирсэн шүү. Та магадгүй 2 3 жилийн өмнө хараад юм хайж олохгүйгээр зогссон байж магадгүй. Гэхдээ ерөөсөө хизээч битээ юу агаараа хоошоо суугаараа. Яа тэгэхээр технологи хөгжиж байгаа, амьдрал хөгжиж байгаа одоо хүмүүсийн бас одоо чадвар нэмэгдэж байгаа те өөрийнхөө чадварыг нэмэгдэж байгаа ч гэсэн бүрэн дүүрэн үнэлээд өмнө нь таны хийж чадаагүй, таны шийдэж чадаагүй асуудал байх юм бол энэ дээр заавал ажиллараа гэж хэлмээр. Тэр бол ингээд насан турштай асуудал шийдэгч, насан турштай одоо суралцагчтай Монгол улс болохын төлөө бидний хувьдаа хийж чадах зүйл юм байна. Гайхалтай. За баярлалаа гэрлээ. Би тэгээд энэ подкастныхаа тайлбар хэсэгт гэрлэгийнхаа контактыг оруулчихна. Гэрлээтэй холбогдох одоо гараж төсөлтэй холбогдох мэдээллүүдийг нь бол оруулчихна. Тэгээ гэрлээдээ дахиж нэг өөрөө гүүр болж өмнө холбосон шигээ гүүр болж болоосаа гэж ямартаж хүсэж байна. Тэгээд энэ чиглэлээр яг хамтрах гэрлээтэй маань хамтрах community-д нэгдэх хүсэлтэй хүмүүс байх юм бол тэр мэдээлэлээр дамжаад холбоорой. За тэгээд энэ хүү Newtek podcast-ийн маань 5 дахь дугаартай энэ хүртэл хамт байсан хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа. За